Сайн байцгаана уу үзэгчдээ. Та бүхэндээ өглөө өдөр орой шөнийн мэндийг хүргье. Ингээд Төтө миний би Trimix энэ подкастыг одоо хөтлөхөд бэлэн болсон байна. Тэгээд энэ хүү подкастаараа маш олон зочдыг ингээд та бүхэнтэй уулзуулж учруулахар болж байна. Ингээд анхны маань подкастын үзэгч болж байгаа та бүхэндээ бас дахин баярлсан таларснаа илэрхийлье. Ингээд олон өгнөрчлгүйгээр бас өнөөдрийнхөө ирсэн зочдыг та бүхэндээ танилцуулъя. Миний баруун гарт одоо жүжигчин Цомо дүү маань үлцэрсэн. Орой минь. За мөн Voice шоуны ялагч Ядам дүү маань хүрэлцээрсэн байгаа. Орой минь. За сонь сайхан юу уцгаана. Өө тэгэл одоо стуурмд тайлчаал. Тэгэл дузан авснасаа гарчаал 3 сар жаргадаг монголчууд. Тийм шүү дээ. Жаргах сар бидний хувьд ч гэсэн сезон орж байна. Тэгэл ажил төрөлгээл шоу тоглолт зуны ажил гэл. Бичгийн жин да. Хөтөлгөөх нь. Хөтөлгөө их байна. Одоо энэ нөгөө би ч нөгөө хонхны хөтөлтнөөс гараад 10 хэдэн жил болцсон байсан. Энэ жил хонхны хоёр буцаад орчихсон. Эрт нэмэгдсэн. Тэгээ учир нь юу ингэж би бас байгаа байхгүй. Энэ 12 дугаар ангийн хүмүүс намайг таньж байгаа мó гэсэн. Цаамаа хараад хөтлүүлнэ гэсэн. Тэр яг өмнөдөө бол манай үеийн нөгөө найзуудын хүүхдүүд нь яг 12 төгсөөд Нөгөө яг тийм л болж тань. таньдаач аавчүүдээ сонголт. Тэгээ бас нэг наануу цаануу хин рүү ярих уу цоон руу яриа гээл. Тэгээд энэ жилээр айгүй хонхны ярь хөтөлч 12 дугаар анги төгсөн. би бас одоо шал ондын хөтлөөд байгаа шүү дээ. 30 жилийн 40 жилийн 50 жилийн уулзалт хөтлөөр. Яг нөгөө үеийнхэн орж иж шүү дээ. Тийм юм руу явж эхэлж байна. Тэгээ насаа ингэж хамаагүй барьж болж Хамаагүй одоо бидж байгаа манай Монгол. Шууд хэлээд явчихлаа гэж. За чамаар юу сонь сайхан? Оо би нэг цомгийн ажил эхлүүлчихэл тэгээд нөгөөдгийг нь олох маягтай сууж. Ноол маягтай. Тий одоо сүүлийн үед ч яг шинэ юмнууд гаргахгүй нэлээ удаачлаа. Тэгэл нэг бүсэн бүр цомгоор нь гаргаж ирсэн санаатай. Зөв. Нөгөөдгийг орлоо. Цомгоо юугаар пянзаар гарахгүй. Тэгээд ихнийх ямар ч бит болгох гэж үзэндээ тэгэл болохгүй болоод нөгөө ансааж онлайн зургуудаар л цацсан байна. Яг бит байв ихний цомог бит байвал жоохон 90-дээрээ явсан дээр байна. шууд пянз гэхлээр бас хамаа бас яг гэсэн л дээ. Пянз гэхлээр бас жоохон дийн шүү гэдэг. Гэхдээ яг сүүлийн үед одоо энэ уран бүтээлчдийг харж байгаа ингээд дандаа пянз хийгээд байгаа байхгүй. Одоо ариун их чинь 6 сар тоглолтоо хийж байгаа юм. Манай хамтлагийн сая тоглолтоо хийж байгаа пянз нь мэрж ирсэн байхгүй. Тэгээ яг зүгээр пянз чи өөрөө өшөөл бүр гоё нөгөө дуугаралттай нэг юм 5 дух гэр ойбс ингээл тэ хөдөө хээр сонсох ч юм уу бүх юм дээр тэгээ би бурууч мод том соёл байгаа юм л да. Пянз гаргана гэдэг бол яг яднаас сонсож байгаа үзэгчтэй хувьд бол хүнлэл тэ. Яг пянз удуулдаг сонирхдаг бүр яг тэрүүгээр хойбирсан хүмүүс байгаа. Тэгээ би бол ядмын хувьд залуу юм. Битээрээ саяхан нэг хөдөө тоглолтоор явсан. Тэгээд пянз ихээсээ илүү эхлээд нэг гоё бит CD гаргаад тэ. Тэгээд дахиад дараагийн альбомны тэрний нөгөө микс нь нөгөө шилдэгүүд нь пянз ч байд юм үү тийм утгаар явал гоё байх гэж бодлоо. Би ч лагууд л пянз гаргадаг гэж боддог. Ойлгодог. За уучлаарай пянз мэддэг хүмүүс. Тэгээ пянзны бичлэлт нь бас өөр болчихлоо юм л да тий. Болгон дээрээ дахиж ажиллах гэдэг. Юу тий. Тий. CD-нээс бол илүү өөр бичлэлтэй байгаа гэж. Өөр. Тэгээд хадгалалтын хувьд ч гэсэн одоо пянз сайн байгаад тах шүү. Тэр гоё идэл чадвал тий. Удаан хугацаанд одоо тэгээд энэ бүр дээр үеийн дэлхийн лаг хамтлагуудын пянз одоо бол яг оргийг нь худалдаад авцсан сонсож байгаа хүмүүс амар их байдаг. Тийм. Битлсэн пянз гэдэг гэсэн хураац байгаа байхгүй. Би хэнийг сонсчлаад нэг айлын зуны байрч буулгах гэдэг лээ хинд хийжээ л одоо. Тэгээ очисон нураалтаар очсон юм. Дээрийн пянз гэсэн бис гэж байгаа байхгүй. Хураалттай. Бүү бол одоо тэр үл зүгээр өстэй үнт. Гэхдээ тэр чи зүгээр баг одоо эртний идэл болчихсон. Тийм эртний идэл. Одоо монголчуудынхаа бол хөөрөг мутах гэдэг шиг тийм. За Guns N' Roses, Metallica гэл Michael Jackson-ы гэл тэгэхэд бол тийм. Яг сонирхдаг мөнгөтэй хүн бол тэгээд шууд тэн дээр үн байхгүй юм шиг байна. Үн байхгүй л дээ. Яг манай хөрөг шиг. Гэтэ амд орсноо л хэлэх байна. Тэ? Одоо нөгөө урлагийнхнаас чинь зөндөө олон хүмүүс. Манай сойрхолтах мах чинь бол амар зүгдүүлэх тааш. Тийм үү. Дандаа хаврын юмнууд байдаг. Одоо сойрхолтох чи юм бол ахын олон сойрхол. Юу. Манай болдостэй. Тэгээ болдох. Яадах чинь бол юу бензин цуглуулдаг бол өстой янз янз шүү. Манай тэр чи цуглуулах сайтай гэл гаралтай. Миний хувьд бол яг тийм. Манай сая 100 эцгээ бас нэг хавар сэргээж нэг тоглосон. Үзэж чадаагүй үзэгчтэй бас нэг зориулаад үзүүллээ. Тэгээд ямар ч хэсэг үзээд хансан баг гэж би бодож байна.
Тэгээ ямар ч Европ руу 14-өөсөө явж байна. Англи хэл руу. Манай хамтын оромттой нэг юм хөл байна шүү дээ. Нэг үеийн удах юм бол бас гадагш бас их явдаг болчихлоо шүү. Тийм байна. Саяхан Мөрөлдөн театраас Австрали явж байна. Австралид болчихсон тийм. Одоо нөр гадаад байгаа монголчууд бас үзэх сонирхолтой байна шүү дээ. Энд байгаа хүмүүс ч бас үзэх байгаа та үзчихээ. Зуны тоглолтууд амар гоё л та. Тийм. 100 одоо юун дээр ажиллаж байна? За би 100 бол одоо би чаавынхаа эмээ өвгийнхөө нутагт фестивал хийж байгаа. Араб фестивал. Нөгөө хийдгээ. Тий. Араб фестивал яг ихнийх нь 100 жилийн ерөөхдөө нэг юм одоо промо гэх юм тий. Интро байсан. Өнгөрсөн жил яг фестивал болгож дагнаж нэг сарын фестивал хийсэн. Тэгээ фестивалийн яг одоо лого үг нь болохоор бид нэр хамгийн хол хамгийн олон хөтөлбөртэй хамгийн урт фестивал гэж явжсэн. Тэгээд тэр фестивал маань өнгөрсөн жил амжилттай болсон. Тэгэл маш олон гоё шийдлүүдийг хийсэн. Хүн хамтлагаа бүтэн бүрэн тоглолтыг нь бас агуудаа өдөр хийлээ. Харин тэгсэн. Солонгосоос одоо яг сошиал одоо энэ PR айгүй өндөртэй entertainment тийм инфлюенсер DJ юм бил. Сода гэж солонгос. Азар бол ус юм бужигнуулдаг. DJ содотой бас гоё дийл хийж авч тоглуулсан. DJ содо дээр бас морьтой залуучуудаа оруулж бүжиглүүлж тэр бичлэг маань бас энэ Европ, Мовропор энэ Азар бол ер нь бас бид нарт ажиллаж уулзалт амар их юм авчирсан баг. Нилээн PR болж гисэн. Тэгээд зарим нь бол эд чи одоо болт морьтойгоо нэг комментүүдийг би өөрөө уншчихаг үлдээ орчуулуулаад харахаар. Тэгээ араага энэ жилийнхээ араб фестивал эхлүүлэх гэж байгаа. Тэгээ ерөнхийдөө яг хуу араб фестивалыг бол ер нь маш сайн хөгжүүлж байгаа. Энэ жилийнх бүр ингээд бидний бүр юм Монгол өндөр zipline барьж байгаа. Zipline-аас ингээд гоё доошоо ингээд бэлхээтэй буудаг. Тэгээд нэг өвөр Монголд нэг сошиалор яваал байдаг ш нэх урт тийм гулсуур байдаг ш нэг өнгийн тэрнээс ингээ бүр 90 метрийн хамгийн урт гулсуур усрыг араб фестивал дээр хийж байгаа. Тэгээд гашаага тойруулаад морин тойруулах хийж байгаа. Яг мэрэгчлийнх нь юугаар тэгээд тэн дотроо бас одоо бооцоо моцоо тавихгүй ч гэсэн гоё юм таавартай гоё юм морин уралдааныг тусгай циклүүдэд энэ зунжангаа явах. Тэгээ энэ жилийн хамгийн нэг гоё одоо сонголт нь гэх юм бол жарисны уралдаан, мотоциклийн мастер кросс, мотокросс эдэр маань энэ жил араб фестивалийн энэ жилийн 3 жилийн уралдаан улсын аваргын гар олон улсын тамирчид бас ирж оролцох гээд бас ингээд юм аягууд явж байгаа. Тэгэд хаалтанд нэр нь модон барилдааны дэлхийн аваргыг араб фестивалийн хаалтанд хийж байгаа. 4 хоног. Нөгөө Шаварцнагрийн багшийн зохиосон нэг юм мод барьж байгаад жийж байгаад ингээд идэх шээ. Тэсм масс wrestling гээд тэрний дэлхийн аварга 46 унс арангаад цуглаж дэлхийн аварга. Ямар гоё. Тийм сонирхолтой. Наачил энэ зам үлстэй хайраар бол хүн болоод суух юм. Тэ. Арангаа орсон сууч бүгдээ цэнхрийн хаш ордог шүү дээ. Цэнгэрээ шир. Цэнхрийн хашаа бол ерөөсөө энэ завгүй байна. баллах юм. Энэ жилийн нэг одоо таны үзэгчдэд бас хэлчихв. Нэг гоё зүйл нь яг одоо энэ алтан жаргал, дашням, банзрагч, бурмаа тий одоо энэ Мөнхбаатар, Инхбаатар тэгээ Эрдэнэ чимэг Бац цэглэн гэл энэ дуучтай годгож чахаа сайхан өөрийн туяа гэл энэ шууд энэ этник энэ дандаа уртын дууч этник дуудаад байгаа. Энэ хэдийгээ яг тэнд хамгийн ихнийх нь бол араб фестивал уртын дууны фестивал гала концерт хийж байгаа. Тэг яг тэр хэд маань чигэн уртын дуунуудад дуулна. Нутгийн онцлогтой өөр өөрсдөө. Тэрийгээ дуулна. Тэг хоёр дахь өдөр нь шинэ одоо Монгол багштайгаа хамтгийн хамтаагаа ням самбуутаага нийлээд бид нар бас нэг 2 дахь өдрийг нь гоё гэгэрлийн тим өдрөөр фестивал эхлүүлж байгаа. Гоё юм их. Ер нь тийм яг жил болгон юм уу те фестивал чинь. Одоо тэгэл хүн очихгоо л байвал бид нар болъё л гэж бодвол. Тэгээ хөтөлбөр бас өөр байгаа юм те. Тэ өөрөөр зохиогоол Жил болгоо өөр байгаа шүү дээ. тэ. За студ ба жоохон халуун байна. Орчхон цомом нилээ юм ярьчлаа. Энэ над манай юрид гэж Кулкацим гэдэг энэ уснаас удаа. Өөрөө асуучаал зам маань нилээ юм ярьчлаа гэж. Энэ блог хийдэг хүмүүс төрөл төрлийн өөр өөрсдөө авалттай байна. Тийм шүү дээ. Цангаж шүү дээ бас. Ивент итгэгч глюкоз агуулсан эрч хүчний ус, супер глюкоз энергийн ус. I saw it, she hit me like I'll be like, why you so fine?
За ядны хувьд энэ зуны ажил. Тэгээд цомгийн ажлаас Нөгөө зомгийн ажлаас өөр юм юу наалахгүй. Тэгэхгүй бол нөгөө нэг ганцхан хэрэн дээр төвлөрж ажиллахгүй бол бас дундуур нь сатараад өөр юм хийчихээр энэ жилдээ багтгаа болчихвол хайр юм болчих. чи цом ахтайгаа ойрхон байхад аараа дээр л байж байгаа юм биш 100. Ер нь бол Тий, ер нь л цом ахтай чи чинь. гэдэг дуудахгүй зүгээр хажууд нь зүгхэд бариад туслаад явна гэсэн. Айгу ойрхон шүү дээ. Анхны юуны бүр нээлтийн тоглолтыг хийсэн баг тий. Анхны фестивал нэлээд Анхны фестивалийн нээлтийн тоглолтын дээр авсан. Нэр аархан гэсэн цомочд яг нутаг бол аархан юм тий. Аавч нь уу ээж ч нь уу аав ээж юм уу гурлаа юм тий. рүүлээ. Төрүүл юм. Тий. Чи тэг яагаад энэ ингээд 6 бодлоо юмсан. Манайх ч нөгөө арангаагаас нүүж орчихгүй. Тэгэл би хотод төрөөл. хат төрөл. Би ч өөрөө шараад нь төрөөл олон бодол төссөн. Бид нэр Тэгээд төрсөн чинь хот тий. бид нэр нэг дор өссөн шүү дээ. А тийм үү. Тийм шүү дээ. Чамаг нөгөө ингээд ширээ тойрол ингээд будаа муудаа хайсан будаа идэж хоомч. Өсөөд ах ч байх. Тэгээд Сойс орон нутгаас орж ирэл ах тэгэл соёл урлагийн Яаж болохоор өөр хангах шүү дээ. тэгээд соёл эртний нийслэг. соёл урлагийн сургуульд орж ирээд яг хотчихдоо 7 буудал ирэхгүй. Хараа. Ингээд байхгүй цам арах байлаа. Хотчихдоо гэж яриад хөө. Би уулна шүү дээ. Монгол улсын эртний нийслэл юм. За хар харин. Тэгээ би тэвчд төрсөн байхгүй юу? Тэгэхээр жинхэнэ хот нь байх. Жинк хотын хүүхэд байхгүй юу? Та нар чи ингээд хөдөө яваад байгаа байхгүй юу чи уусна бол. За одоо ийм юм ярьж болоо гэхлээр Энэ бүхэн болох чинь Нарга байх тийм. нарга. За тэгээ бид тэр чи бас 7 буудлаас хамт хичээлд явдаг. 7 буудал руу хамт хичээлээс тараад явдаг. Юунд хоёрлолтой автобус таардаг. Нөгөө хуучны дизель илүү. Цикэр Цикэр автобус. Тэр чи амар байсан шүү дээ тэр автобус чи. Ойрлол явдаг. алдаад явдаг ус. Хоцод лачаал шээ. Тэр хойш 17 6 цэг хоцоос л явдаг. Ерөнхийдөө гэхдээ Тутахын хувьд гэдэг бодохоор энэ нөгөө аймагаас ингээд мэрэгжил эзэмшиж дараагийн тэр нөгөө бүгд л 10 жил төгсөөл те. Нөгөө одоо жигүүрээд одоо дэлгээл сургуулаа сонгоод орж иж байгаа оюутан доторч би ингээ 2 3 хувааж байгаа байхгүй 3 миний хувьд. За. Нэгдүгээрт нь оюутны байр шүү Батны те. Оюутны байр ах дүүсэндээ байх. Гурав дахь нь болохоор арай өөр байгаа байхгүй. Тэд нар их цөөхөн. Оюутны байр бол оолоороо тий. Ахан дүүсийнхаар байдаг бол оолоороо. За тэр нэг нөгөө миний хэлэх гээд байгаа хэсэг бол их цөөхүүлээ. Тэр нь одоо ингээд их тийм чадвартай айл гэх юм уу? Эцэг их нь одоо үр хөвгтийнхээ төлөө их сайн хөдөлмөрсөн. Өөрөө их тийм хөдөлмөрч ахууч гэх юм уу? Шууд одоо соёл урлагийн сургуулийн оюутан болоод шууд 7 буудалд хашаа байшинд бас тустай амьдраа явцсан бас л том гаруудын нэг шүү Би хараа ингэсэн байхгүй. Нэгдүгээр курст мараа сансрын нөгөө хогийн талаад байсан юм. Тэнд байж байгаа. Тий, тэнд байж байгаа тэр байрыг зараад Баян цэлийн артлын уу? Баян цэлийн артлын хогийн талаа замын дэлтэйдгс шүү дээ. Тэр дандаа сансрын дандаа хогийн гарууд цуглдаг гэсэн. ямар амар нэртэй газар вэ? Ой, 7-ын А гэдэг байр байхгүй уулна. Тэгээд хогийн талаа нэртэй болсон байхгүй юу? Тэг яа хогийн талаа болсон гэсэн чинь сансрын тэр хамгийн тэр хогийн арх уудаг зодоо идэг хүн дээр идэг бараг хүн алдаг шууд хүмүүс тэр цуглдаг байхгүй. Тэд байрны гадаа. Тэгээд хамгийн дээдлийн 12 дахь хуцаа юу. Тэгээд нөгөө нэг лефт 12 цагаас хойш байхгүй. Тэгээд шүн ингээ босож гэртээ оронгоо осны хаалгаараа гэж ингэдэг байхгүй. Тэнгүүл хүн дуухгүй. Тэгэл дээш харахгүйгээр чи ингээ дээш 12 л алхаж байгаа. 6 дагуурт ингээ барайныхаас ингээ чүглдээ байж байгаа шүү дээ. Тэгэл барай байлтаа байж байгаа. Гэртээ оруулахтаа бариулах юм. Гэртээ оруулахад барай. Гадаа мадаа биш юм. Тэр чинь ингээ 7 давхар 8 давхар ингээ нэг нэгээр ингээ байж. Доороос нь хавлаа нүцлээд бараг бандажтал гэртээ орно шүү дээ. Одоо биднийхаар байр чинь бараг нэг давхар нэг гудамж юм уу та. Тийм ээ. Гэж гудамжиндаа л барих. Тэгээ шүү дээ. Тэгэл тэр чинь ингээл явж яхад хой хинбэ гэж татдаг байхгүй. Заягийн дүү барих яв гэдэг байхгүй. Нөгөө хадам ах юм. Тэгээ хадам ах шин тэр дундаа бас аваа нэр үдтэй. Тэгээ зэрэг заягийн дүү гэдэг. Тэгэл явчихдаг гэсэн. Тэгээ тэр байр чи зараал хашаа явцсан. Хашаа явцсан. Тэгэж амьдэрч ирсэн. Манай яг дээдлийн курс واخгүй энэ төдөө хатар чи яг манай дээдлийн. Тэгээд байж байгаа л битэр чи явж байгаа шинд байгаа хүмүүс тийм энд хизээрсэн юмсэн ингээд биш нэг тийм гоогт. Тэгээд энд ингээд юу яаж штэ гээд нэрт цууцсан технэртэйгээ. Тэгээд технэртэйгээ ингээд хөвч нэг домжиг гарцсан мэл. Тийм нэгдүгээр хүмүүсээс. Хүүхдтэйгээ ингээд амьдэр зэгчний хүүхдтэйс тэ. Амьдэрч байгаа тэгэхэд би бас жоохон шоконд орж л байсан. Тэгээ өөрөө ч соёл урлагийн сургуулийн оюутан болсон. Манай дээдлийн ангийн бас оюутан. Тэр чинь оюутан
одоо манай суус чинь тэр тусмаа 1 2 3 төс нэг дэшил бол ах гэдэг тэр 90 байг чухал байгаа гэдэг мэдгүй агнаасаа тийм бид нар бүр дээр юусаа эхэлсэн. Тэнгүүт хүүхдтэйгээ их нэртэйгээ амьдэрдэг гэхээр бас ч гайхалтай энэ айгу хөвшин хүн байна да. Баяр. Тэгээ нэлээд хөвшин хүн байна да энэ одоо. Яг тэгээд дээд курс байсан ч насаар жицүү ч юм уу байвал тэгэл хамаагүй юм. Үгүй тэгэл чи одоо дээд курс. дээд курс. Яаж ч үгүй ахаа махаа гэж явсараа бол тэгээд сүүлдээ яг нэг амьдрал руу орж ирээд нэг цуг гадагшаа явах гээд нэг юм паспорт судуулах мөглүүлэх юм дээр ингээ хараад шоконд орсон тохиолдол маш олон тийм. Одоо баяр манаш яг миний дээдлийн төгсөлт байхгүй. Би ч нэгэл ойртон багтаа ахаал гэж яддаг үсэв чи. Тэгээ сүүлд ингээд нөгөө амьдрал дээр гараад хамтлаг матлаг явсан сүүлдээ өөрөөсөө нийтүү гэдэг юм авсан шүү дээ. Баяр манаш. Тийм тэгэхээр Тэр бол ахаад. тэр бол ч ахаал гэж шүү дээ. Баяр манаш ахаал гэж явна шүү дээ. Өөр юм баг. Гэхдээ манай суус чи ийм гоёс ахгүй. Ингээд ахаа гэж хөдөлчээд ингээд одоо эргэвтэйс одоо сургууль тийм нэг шалгалт шүүлэг болох гээд ирнэ. Аа би видео туслаа. Англидаа ерөөсөө ингээд цомоо дүү гэж харцахгүй. Аливч ханд ингэж юмрээд аль ингэж тийм. Энэ дээр чи ингэж ажиллая гэх. Би энэ аливч цом орж ид миний нэг ийм шалгалтын тэмдэг урдаас хаадах гэх. Би энэ хаалт. Одоо олон блогоор ер нь сүүлийн үед энэ бажи ялт бол манай яг соёл урлагийн сургуулиар амьдралаа шүү дээ энэ хоёр бол. Яг сүүлийн бүх фактор хоол олж идлээ шүү дээ манай хоёр нь хайз. Тэгсэн. Тэгээ бүгд орж ирэл явдаг. Сүүлдээ хүмүүс сонсох нь нэг соёл урлагийн сургуулиуд өсвөлнгийн туйлд орсон. Боо хатман байдаг ийм сургуулийг ойлгоцсон. Дандаа бүтэхгүй юм байдаг. Тий, ер нь бол тийм биш. Соёл урлагийн сургууль хатман ярьдаг сургууль биш. За хүний олон дунд янз бүрийн хүмүүс байдаг. Тийш. Зүгээр соёл урлагийн сургуульд бол мэрэгжилдээ сайн хүн л хатман байдаг. Яагаад тэгэхээр Малайлж юм тийм. малаалж байгаа хөө. Тий. Тайзны яриандаа сайн, мэрэгжилдээ сайн, тайзны хөдөлгөөндөө сайн хүмүүс тэднэр бол сургуультай нэр хүндтэй. За тэднээс юм асуун, доод курсынх нь, дөрөвдүгээр сурсын нэг асуун. Тэгээд сүүсийн нэг гоё юм байдаг байхгүй. Тэнд шал өөр ертөнцид. Бусад мэрэгжлийнхэн бол өглөө хичээл дээр өдөр тараа явчихдаг. Гэтэ арай ганц ганцаар даалгавраа хийдэг. Соёл урлагийн их сургууль одоо энэ бүжиг тэр тусмаа бүр кино драм. За бүжиг кино драм хоёр байгаа. Одоо энэ дуучин муучин хөгжмийнхэн бол ганцаараа бэлдээл энэ. Байж болно. Тийм. Гэтэ арайч бэлтэж бас болно. Бид нар нэг юм жүжигийн сцен тоглож байгаа те ангийн 20 дүүхт те. Тэгэхэд бид нар ингээд нэг нь байхгүй бол тэр жүжигийн сцен явахгүй учраас бид нар ингээ хондог бөөнөрөө цуглаад нэгэн дутуу бол явж өгдөг. Тэг ингээ бөөнөрөө ань нэгтэй байдаг. Хоёрт дээд курсынх нь төрүүлээд жүжигээ үзсэн, монологоо үзсэн байж ангууд бид нар ингээ өөрсдийнхөө таалагддаг мэрэгчлээ лаг байгаа хэдийгээ авчираад хураа ах トゥ ус болоод бид нар орой нэг жүжиглэрээс ирээ үзчих гэлтэй. Тэгэл одоо манай пара хасяах, баяраах те яагаад тэгээд энэ манай тулгаа мах гэдэг ингээд ер нь үе үеийн төсөлтийн хурж ирээл нэгэн дээрээ туслаад ажиллаад тийм халуун дулаан гоё орчин үүсдэг тийм их тийм амь нэгтэй тийм сургууль. Тий. Манайх нөгөө орой ингээл яг цомог хэлдэг чинь ингээ ангидаа 12 л ингээд тасарч байгаа байхгүй. Нэг нь өөр нэг нь А Б групп гэдэг. Тэгээ маргааш нь хоёулаа групп юм үзэл найдаг шүү дээ. Тэгээ манай групп хаана бодлогохгүй. Юм бэлтэх гээд идэг. Өөрийнхөө нэг жижиг үссэн. Тэгээ орой өлсөд байгаа юм чи бид нар чинь. Тэгээд мөнгөөс хөлүүлж байгаа бэлэн гом 150 бэлэн гом авчиж байгаа. Манай байгалийн шинэ бензин цагаан баримтс. Тэндээс 10 литр авчаад каратан сусыгээд дөрдөг хүлээд хийчихээ. Нөгөөдгөө буслаг хүлийг хөвчих байгаа байхгүй юу? За энийг эдчихээ тэгэл хөтлөе гэдэг л. Буцаж өгдөг дөрдөг нэг дээр юм борж. Тэгш дараа хөв хөтэн дээр бүлээч гэдэг. Тэгсэн чи хуучин анхны чинь нөгөө аглуу доо хэдний амби хатны чинь ингээл нэгийг дотор нь хийгээд тогно утсыг нэгийг явуулаад юунд залгасдаг гэсэн биз дээ. Тэр чинь тэгж бүсэлтэй гэсэн. Бид нар чи дөрдөг хүлээд хийчихэл үлээгээ зэдэг гэсэн юм байна. Тэгээ их ус ичээд. Тэгээ ус нь их болох юм. 10 литр ус чийдэг аална шүү дээ тэр чи. Тэгэл бид нар чи тэгжил юмаа бэлддэг байсан байхгүй юу? Тэгээ зүгээр яг нэг нь тийм блогоор оролцоод бас гоё ам нэгээд уушиг нээж байгааг их. Одоо ингээ харж байгаа сүүлийн үед энэ комент ингээл харж байхад одоо энэ урлагийнхан энэ соёл урлагийн их сургуулийг хаамаа гэдэг амар олон комент өмшөд би эмзэглэжсэн баг. Яг тэгэхээр энэ хүн ингээд хөгжиж байгаа энэ бүх зүйл дээр тэр зүс маань хот хүрээ газар те соёл урлаг гэдэг зүйл өөрөө ямар утгатай яг уу хүний олон дунд бидний гаргаж байгаа алдаанууд байгаа тэр салбарт байгаа хүмүүсийн бас алдаа гаргаж байгаа зүйлүүд ч байгаа бах те нэр хүн унгааж байгаа. Гэхдээ соёл урлаг гэдэг энэ те зүйл байхгүй энэ дуу хөгжим байхгүй тийм үст. Одоо дуу сонсохгүй дэлхийн 7 төрөм хүн амьдрна гэдэг бол яа тэр амар үстэй. Галзуур шин. Галзуурхаас гадна те кино те энэ жүжиг энэ гоё уран зураг те энэ уран баримл энэ бүх юм байхгүй бол
нэр яах вэ бид нар юу хийх вэ? Зүгээр л галзуур. Тэгээ би энийгээс ингээд дуусаад. Тэг дуусна. Тэгэхээр соёл урлаг гэдэг чинь өөрөө яг энэ нийгмийн яг энэ гой одоо зөөлөж соён гэгэрүүлж явдаг амар үр дүнтэй. Тэгээ одоо нэг өөрсдөө Германаас мөнгө гаргаж чөлөө туран бүтээлчид амар гой жүжиг хийгээд тэрний хүн үзэхгүй шатлаа гэхэд тэрийг нэг 4 өдөр үзсэн тэнд ирсэн нэг 4,000 хүн тэр 4,000 хүн ядаж нэг 500 тултал ойлгоод за ер нь бол амьдралаа харьлах хэрэгтэй юм байна гэд итгээд гараад явж байгаа тохиолдол зөндөлөх шүү дээ. Одоо ядмын нэг гой хийсэн дуун дээр ингээд буржигнантай байсан хоёр хос тий. Яг тэр дуу бүр үнэхээр зүрхэнд нь ороод сонссоор байгаа бол тэр дуугаар нь мэдлэгээ сэлгээ явуулсаар байгаа. Тэр дуугаар буцаагаад амьдрал босоод тогтцсон ч тохиолдол зөндөө байгаа. Тэгэхээр тий урлаг өнөөдөр энэ олон блогууд хийгдэт байгаа бүгд өөрсдийн онцлогтой. Тэгээ төдөөхийг бас ингээд ийм одоо Trimix гэдэг нь 3 үе 3 үнцэг. тий 3 үнцэг гэсэн ийм блог хийж байгаа бах тий. Тэгээ яг зүгээр төдөөхийг бол хуу хүнийхэн зүгт айгу сайн мэднэ. Айгу хитрхи үнэн хүн тий хитрхи үнэн хүн тий сошиал медиа дээр та бүхэн бас хаяа хардаг бах. Дураараа. Хитрхи дураараа байгаагаараа тий Хэлэх юм альч. тий хэлэх юм альчдаг тийм хүн. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ үнд блогоор амар олон хүн түргээд бас нэг өөрийнхөө гоё өнцгөр нийгмээ бас имжлээсэй л гэж бодож тий. Өнөөдөр бас урилгаж хүлээв сонирхож хүрэлцэж ирсэн. Баярлалаа. Тэгээд цомогийн юунд нэмж хэлэхэд ядмаа юм баггүй юм. Урлаг байхгүй бол хүмүүс яах вэ гэсэн. Ковид үед хүмүүс галзуурсан шүү дээ чи мэдж байгаа бол гэрээсээ гарахгүй. Бүх юмыг тусгаарлаа ичгээр. Тэгээд нөгөө контентийнхаа бүх юмыг үзээд дууссан. Тэгэл ковидын юу ингээл карантин тавьчихл хүмүүс зүрстэй мал шиг бэлдсэн шүү дээ. Амар биш. Тэгээд дараа нь үзүр үүсгээг эргэж ороод нөгөө нэг санаалдаадсан тэр дуу хуураа нөгөө хөгжим үү нөгөө жүжигэн нөгөө инээдмийн шоу үзэх гэл амар задгарч байгаа юм тийм. Тэгэхээр нөгөө төдөх энэ төр чинь ингээд хамгийн гоё харагдаад байгаа юм. Тэр олонний үг ортоо гэдэг шиг бид нар тэрэнд нь цохолдож хүлээж авалгүй. Тэр нөгөө буцаад ковидоос хойш урлаг дахиад ингээд бүр одоо болтол бүр амар яасан шүү дээ. Энэ зууны олон тоглолтууд. Энэ бүх тоглолт гоё амжилттай болоо. Тэр чинь сонсдог дандаа хүмүүс нь байж шүү дээ. Тэр хүн болгон очоод тэр тоглолтууд нь чанартай болоод тий. Тэгээ урлагт амьдарч байгаа манус өөрсдөө бас энэ урлагийнхаа нэр үндийг өсгөөд яг гоё энэ бидний дэмждэг үзэгчтэйгээ сайхан харьцаад үннээсээ байх цаг ирсэн болов уу гэж амар харагдчих. Тэгэхгүй бол тий. Яг үнэн чанар дээр бол манус ч ямар хойлууд дагав ш бид нар чи олонний танил гэдэг пүнк гэдэг ийм арт руу ороод цугт харалдаал тий. Таасгаад нэг машин говж автобус руу гүгэл ороход бүгдэнтэй тааралдана. Алхаад явж байгаа. Алгаа явж байгаа. Сайн уу юу байна. Тэгээд уран бүтээлч рүүгээ шууд фэйсбүүкээр нь ороод сайн уу би нэг хөрмөө гэж байгаа өөрөө хөтлөх үү гэж. Би нэг хүүхдийн үсийг авах гэж байгаа. Чи ирээд уулч уу? Чиний тэр дуу манай эхнэр төсөөдөр болж байгаа гэд холбогддог газар юу нэг ховор штэ. Манайх шиг ийм гоё нээлттэй ийм гоё уус. Тэгээд нөгөө хүнтэйгээ шууд чатаар ялз. Окей би завгүй завтаад гээл тэ. Ингээ явчихлаар зарим тохиолдолд бид нар өөрсдөө бас гоё. Тэгээ бас бидэртэй харьцаж байгаа хүмүүс нь бас гоё байх хэрэгтэй цаг болчиход байгаа байхгүй юу гэхэд. Тий. Бүх тал дээр тэ. Ер нь манайхан чи өөрсдөө ингэ нөгөө бүх юм нээлттэй байхгүй. Тий. Одоо дэлхийн одын утсыг олоод ярина гэж байхгүй шүү дээ. Тэр тий. Харьцна гэж байна. Тэрний чинь эйжент менежерийн одоо тэрнтэй ярьж чадахгүй шүү. Тэг. Тэгэхээр би зүгээр энэгээр төдөөхийн нэвтрүүлгээд амжилт үзэж байгаа хүмүүс хэлэхэд байгаа ганцхан санаа нь одоо бид нар бол янз бүрийн асуудлын улс эх оронд их байна уу байна тий. Гэтэ ингээд тоглолт Монголд одоо ажиллаар ингээд Америк, Япон, Солонгос гэдэг бүгднгөөр нь яваад харж хахад хөгжсөн улсуудыг харж хахад зүгээр яг үнэн чанар дээрээ бол иргэдэн өөрсдөө нийтээрээ хөгжөөд соён гэгэрж эхэлсэн улсууд л гоё хөгжсөн байх. Тийм. Гудамжиндаа тий. Одоо нэг Солонгост ингээд буудлын цонхоор хараа байжсан. Нэг аим хүчтэй салхих гараад пүнк хогийн сав унчиж байгаа байхгүй. Монгол тавны артлын үзбекүүдийн буудлаад шүү дээ. Бид дээр үдэ тэрэнд орцсон гэсэн ингээд хараа байжсан чинь салхих гараад би чинь ямар хүчтэй салхих вэ гэж хэцүүсэн чинь панк гэл тэгэл том хогийн сав ингээд унж байгаа. Тэгэл яг ингээд хараад байжсан чинь тэрний хажуугаар энэ Узбекууд, Азууд ингээд алхаалгана. Ингээд зүг зүгээр алхаалгана. Тэгэхэд яг тэдний араас хамгийн их нэрсэн солонгос хүн гудамжинд дэвжсэн солонгос хүн тэр хогийн сая босгож яваад гэж. Тэ? Тийм мундаг сайш. Тэндээс нөгөө нэг яг өөрсдийнхөө амьдарч байгаа юм хайрлах те. Тэр нөгөө нэг гоё юмнууд л тэгээд одоо энэ сошиал гэж нэг юм байгаад байгаа. Сошиал дээр хараачгүй нэг үг сольж үзээчгүй хүнээ
нэг атархсан хүний бичсэн пост комментээр бүр 70 ортол муулдаг те. Тий. Тэгээд энэ сошиал руу орохоор сүултээ стрессддэг. Тэгэхээр бид нар одоо гадаадаар явж байгаа тачид хөгжсөн амар гоё ч гэсэн тэр улсуудад эрчтөөгүй хэцүү одоо терроризмчүүд юм уу, хар тамхинчүүд юм уу, тэр гудамжны ингээд олон улсын иргэд эрсдэлтүүд баг. Манай улс бол яг үнэхэрийн тайван аз жаргалтай улс байна. Тий. Үнэхэрийн тайван. Одоо бүх зүйл төр одоо гадныхан ч ярьд юм байна. Монгол бол үнэхэрийн зүгээр амар гоё найрсаг хүмүүс. Гудамжинд ингээд алхаад явж байгаа өдөөс нь 2-3 шин бааранд очоод авч 2-3 согтуу хүн ойрол жарлаа одоо зогоо ингээл яана за ингээл дуус. Ингээл дууссан ингээд явах зам байхгүй пүнкэл зөрөөл ирэхэд пүнк шангууд sorry excuse me I like Mongolia гэдэг хааргуу тэр мөчлөө би нэг юм гоё амьд хүчмийн клуб хайж ийн гэсэн чинь нөгөө зодтолж ирсэн 3 гарч гадаад хүн ангууд бас надад ингэж яваад тагуулж өгөө баг тэрлүүн оруулж өгч явчих гэж байгаа байхгүй. Тэгээ гарч иж буцаад одоо нэг ихэд яа. Тийм. Тэр чинь ийм гоё нәрслээ. Манус бол яг одоо энэ сошиалыг жоохон цэвэрлээд цэвэрлэгтэй нэг тийм амар попруулж ихсч мэгсэл тэ бөөн хөдөлгөөн өрнүүлээд ах юм биш зүгээр ганцхан өөрөөсийнхөө аккаунтн дээр байгаа бүтэхгүй хаяггүй зураг нь өөр тэ элдми юм ярьдаг бүх юмнуудыг бүгдийг цэвэрлээд ингээд яваад байвал надад их боломжтой санагдаад байгаа байхгүй. Тэгээд жоохон цэвэрхэн болоод эхлэх юм бол хоёр яг үүндээ бол одоо энэ төрд байгаа хүмүүс чи их орн биш шүү дээ. Тийм. Их орноо амир их муулж ийн. Монгол бүтэхгүй, Монгол мя. Монголоос зайлий, Монголоос яваад гийг. Заяа гомдно гэж юу бодох ш тэ. Тийм. Монголын заяа. Монголын заяа. Тэгэхээр энэ чинь их орн гэдэг чи өөр асуу. Тэгэхээр тэр төрдөнч байгаа, урлагданч байгаа, спортодонч байгаа, гудамжинд байгаа. Манус нийлж байгаа их орноо, дорд орноо нөгөөгийн хэлсэн амир үг байгаа ш тэ. Биесад гэрээсад тэгэхээр ерөөсө манус өөрсдийн хийж байгаа сонголт юм ч тэ яах вэ тэ. Тэгэхээр бүгдөө бол зүгээр яг үүнд өөрсдөө ингээд баг багаар өөрчлөгдөж буртан өөрчлөгдөд. Одоо залуу үе амар лаг болчих. Би сая нэг хонхны хоёр хөтлөж ороод ирсэн. Танд ирнэгээ амлцсан. 12 дугаар төгсөж байна. Тэгээд өдөр 3 цагаас хонхны хоёр эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд 6 хоног дуусах хэрэгтэй байсан баг. Тэгээд ингээд хөтөлбөр нь амар их байсан. Би хараа үзсэн чинь үнэхээр тэр аз жаргалтай байгаа хүүхдүүдийн тэр ивент хоолын гадаа бүх ихэнх аавчууд нь ирсэн ингээл догтлоор миний хүүхдүүд яаж хавал гэл тэгээ байж хаад 12 дугаар ангийн 7 анги нэгдүгээр сургуулийн 7 ангийн хүүхдүүд 7 бүлгийн хүүхдүүд 7 бүлгийн хүүхдүүд нэг 200 гаруй хүүхдүүд байгаа байхгүй тэд нартай ингээд бүгд ингээд Sprite Fanta цэвэр ус тавьсан хоёр хоол идэж байгаа. Тэгээд энэ чинь цаг үеийн бүх хайртай дуртай дуучтай ингээл анги мэдлэгээ даагаал те одоо ингээл даваа даашаа гинж минж бүр сүлдө бүр нисваас шүү дээ болчих. Үгүй тийм үү. Тэг би ингээд хөтөлбөрийг харж байгаад нисваас I stop гэсэн байсан. 3 цагаас сая 9 хүртэл зүгээр юусэн. Зүгээр ундаа устай, хоёр хоолтой. Тэр олон хамтгууд дээр зүгээр үстэ. Хагад дуусна. Бүр яг биднийхээ бол ууцсан юм шиг. Пүү. Клабд орсон шоудж байгаа юм шиг бүрст амар тэр нисвансын бүх дууг мэдж нисванс дээр ингэж бүжиглээд би чи хэдэд нууцар гоод байна уу. Өөрсдийнхөө үе шиг юм бодвол хараад ирсэн. Тэгээ бүжиглээд зогсонгууд тэгээ пүнк амар гоё ингэж юм гээл. Тэгээд бүр энэ орчин үеийн залуучууд үнэхээр амар гоё болж байна. Би тэгээ сая тэдрийг хараад би бүр амар азралтай болчихсон. За ойлгомжтой юм байна. Нэрээс бол гоё харагдчих. Тэрэд гоё. Манайс хүүхдүүдэд зөв хүмүүжүүлээ. Манайс өөрсдөө энэ явахаас өмнө зөв бай. Тий. Тэгэл энэ ингээ болоо юм байна. Удахгүй маань залуучууд үнэхээр амар болох юм байна. Тэгээд гоё болоод эхлэх юм бол Монгол гээч өөр амар гэж. Одоо яг сайн таны ярьж байгаа тэр сошиалын ингээд байгаа чинь ер нь зүгээр цаг хугацааны асуудал болчихж байгаа. Тий. Хэсэг бүлэг хүмүүс байгаа дээ шүү. Тэгэл одоо энэ нөгөө инфлюенс хийж байгаа залуучууд нь харин гоё зөв юм уриалах хэрэгтэй байна. Ер нь бол одоо ингээ анзаарч байгаа жоохон дагагчтай болоод ирэнгүүтээ нөгөө нэг амьдрахын тулд гэдэг шиг бүгд л реклам хийгээд залраад явчих шүү дээ. Тэрний оронд энэ зөв юмд уриалах хэрэгтэй болчихж байгаа. Тийм байгаад ирэх юм бол угаасаа явандаа нөгөө цагийнхаа ирэхээр тэр чин засраад ирчих шүү. Цэвшээд явчихна. Тэгээд бас нэг буруу юм хийгээд байгаа нөхдүүдийг их үзэж хөөхөө болмоор байна. Yes, яг Тэр бол бүр амар дэмий зүйл байгаа даа. Хитэн балаа нөхдүүд байгаа шүү дээ. Ер нь бүгд л мэдчихэж байгаа. наадхан дээр чинь ядмаа. Хөөргөл тийм. Тий, наадхан дээр чинь одоо би нэг ганц юм бодож яг бүр задлсан газар. Одоо жишээ нь одоо бид нар тэр хүний эрхэл баг утсан байгаа юм чинь. Чөлөө нь эрхчлөө нь байгаа юм чинь тий. Арслсан улс. Тэгээд буцаа өрөөд бүгд лайв хийх хэрэгтэй баг. Гэхдээ би яг энэ дээр сүүлийн үед одоо бүр арай хитрээд
би тэрэн дээр ингээ хараад те би нэг бүхэн өргөнд бүх хөдөлчөөр гараад иржсэн чинь нэг нөхөр шууд лайв хийж үрж ирэл. Та нарын улсад юу хийсэн? Танаа урлагийнхан дандаа ард түмнээс юм гуйдаг. Тэгээ би магадгүй тэр хүн сонсч ивэл хэлмээр санагдаж байгаа байхгүй. Бид нар хүнээс юм гуйдаггүй, бид нар хүнд шудраг энэ соёнгийн гэрлийг нөхөх гэж өдөр шөнөгүй ажилладаг. Бид нар үнэхээр их мөнгө гаргаад баг хүн үзвэл бид нар шатдаг. Бид нар тэрийг өөрсдөө үрэл авчдаг. Бид нар шатлаа гэж гоншондгоо. Бид нар ашиг олчвол тэрийгээрээ дараагийнхаа уран бүтээл рүү ашиглаад хажуугаар амьдрал ахуйгаа авал энэ адилхан нэг салбар واخхой. Тэнгүүд хоёр энэ бүх энэ сошиалор явж байгаа энэ цаг агаар нь ч үт юм уу энэ стрессэнд ч үт юм уу энэ хавдар айгу их төвчж чинь те одоо өдөртөө л нэг 2 3 хүүхдийн хавд эмчилгээ. Тэгээ өнөөдөр би энэ дээр бол зүгээр яг үүндээ урлагийнхныгаа мөрөөд нэг зүйл хэлэхэд бол яг урлагийнхан байхгүй бол магадгүй энэ сайхан сэтгэлтэй Германда 1000 төгрөгтэй байсан ч гэсэн 500 төгрөгөө маа гэж таньдуулцдаг те. Ийм сайхан сэтгэлтэй ард түмэн байхгүй байсан. Эсвэл тэнүү яваа нэг нь маа гэж 10 сая хийждэг. Ийм сайхан сэтгэлтэй ард түмэн байхгүй. Тэгээ урлагийнхан байхгүй байсан бол магадгүй бид нар энээс илүү хавдраар өвчнөөр олон хүүхэд олон иргэдээ алдах хэрэгтэй байсан. Бид нар тэрэн дээр бол яг иргэний үүргийг гүйцэтгэж бид нар нэгч үүрэг авдаггүй. Яг бидний нэрийн өмнөөс хандивын тоглолт зохион байгуулад хүмүүслээс тал малыг авдаг тийм хөгийн хүн биш хүмүүс олон байдаг гэсэнтэй сонсч байсан. Тэрийг нь танихгүй шүү хүмүүс. Бид тэрийг гэж ярьдаг гэсэн. Гэхдээ яг зүгээр нэг зарлаад яваад өгдөг ч гэсэн урлагийнхан бол зарлаж реклам хийдгүү ч гэсэн зүгээр яг урлагийн одоо энэ хүмүүнлэгийн тулсан тэр тусмаа хүүхдийн энэ асуудал дээр бол тийм үстэй урлагийнхан бол заавтаа бол бүгд л очиод нэвтрүүлэг тоглолттой бүх юмар ингээд бүх юмд нь уриалаад одоо нэрээ ингээд өөрсдөө ирүүл байгаад бид нар энэ дээр анхаарч эхлэхгүй бол нэрээ ингээл өдөртөө нэг хүн рүү ингээл 50,000 цаас байнгын хийгээл суун гэдэг юм чинь өөрөө тий байгаагаа хуваалцчихл байгаа асуудал гоо 100 төгрөг хийж байна гэж юм. Тэгэхээр одоо бол таныг энэ нэвтрүүлэг блогоор энэ тал руу бас хүмүүс рүү айгүйх гоё хүмүүстэй ярьж хандаасаа тэр талд нь бас нөлөөлөөсэй гэж бодож байгаа. Тэгээ би ч гэсэн бас ийм гоё хүмүүст гоё юм өгдөг юм хийх гэж бодоод айгүй олон жил явж байгаа. Тэгж байгаа цаг нь ирэхээр удахгүй хийх баг. Тэгэхээр бөөнөрөө ингээл манай Ямба одоо буцаад FM нээсэн. Тийм үү. Ямба ч нь бол яг та нарын үеийн төсөлтийн яг FM юм бол оргил сэтгэгч, менежер, хөтлөгч байсан. Ямба бол үнэхээр FM-ийн хөгжлийг амар болгосон баг. Тэгээ Ямба ингээд буцаад FM рүүгээ орсон байлаа. Тэг чи яаж ийн өгшөө гэсэн чи. Одоо өгшөө болио. Одоо ярихгүй болохгүй гадна гэд. Тэгэхээр Ямбаачтын тийг энд та энд би энэ цаадал бүгд ингэж хийхийлээ. Энэ нь өөрөө манусын хийх ёстой үүрэг. Их ядамч гэсэн дуунуудаа зүрхнээсээ гоё айлгуутай дуунуудаа зохиогоолаа. Тэрэн дээр дандаа хайрыг бүх зүйлийг хөндөөлөө тий. Өөр дууч дуурмал бүгд ингэж явсаар гоод энэ чинь гоё цэвэрлэгдэж. Тэгээд яг түрүүний тэр галзуурал дээр бол ярих хөстөө бид нар нь ингэж заасан сошиал дээр попрод яг солиороод яг дугуй бай гэд ярих хөстөө хүмүүс нь нөлөөлөх хөстөө өөрчлөх хөстөө хүмүүс нь хоошо суусаар агаад бидний ярих хөстөө инженер, профессор, ухаалаг, гоё сэтгэдэг урлаг соёлын нөлөөлөгч бүх хүмүүс нь хоошо суусаар агаад тэр орон зайн дээр нь эднэр галзуурдаг болцсон. Гоё юм хийдэг хүмүүс өндөө байгаа. Гэхдээ галзуурчуудын ярьж байгаа. Галзуурдаг болцсон. Тэгээ энэ галзуурчуудыг энэ сүлдээ компаниуд авч маркетинг хийлгдэг болгоцсон. Сүлдээ бараг тэр галзуурчуудыг төрн хүртэл тий авч юмд ашигладаг болсон гэсэн юм сонсогдож байгаа. Тэгэхээр энэ нь бол аимшигтай байна. Тэгэхээр одоо ингээд танаас хавлаад бас яриад эхэлж байна гэдэг аюу сайн байна. Аюу таалаад чинь баярлалаа баяр үргэ. Баярлалаа. Тэгээд сая цаанаа дууд бол гоё дуу хийгэрэй нэг чинь. Чиний гоё дуу гэдэг юм. За. Чанга бүсгүй. Чанга эмхтэй Чанга хэд идэж ойлгосон. Тийм. Тэр ямар ч үстэй. Тэр болохоор нөгөө Voice финал дээр үлддэггүйт нөгөө коучнер нэг дуулдаг байхгүй хийж өгдөг байхгүй. Тэгээд тэрийг болдахын ай тэр чинь данкахын үг байхгүй. Тэгээд чанга хөхөд үзэж болохгүй гэдэг доо. Одоо нилээн тийм болж иж дуулсан дуу та. Тэгээд нилээн бодсон чамайг баг төрүүлүүлсэн гэдээ хэлчих болох хаа. Тэр дуу юм шийтсэн баг. Амар их юм бодуулахаар хоёр цууд уулдаг үлээ. Цууд уулдаг үлээ. Үгүй цууд уулдаг. Мартаас өмнө цууд уулдаг. Тэнгүүтээ дараа нь оюутаа хоёулахнаа үлдээд тэгээд дуулуулсан даа байхгүй.
Одоо наадах нэр чи эсрэг нь шүү дээ. Суул охид гоншгондаг гэх мааш. Гэхдээ чанга охид гэдэг бол амар л шүү дээ. Тий, яг Сэтгэл нөгөө нь чанга. хүмүүс тэгээд байдаг байхгүй. Чанга охид хизээч ойлгохгүй гэхээр шууд нөгөө нэг дууных нь нэрээр бодоод байдаг байхгүй. Тэгмээ дуугийн сонсоод үзэнгүүт энэ нөгөө нэг одоо зөндөө олон л одоо янз бүрийн юм туулж явж байгаа эмгтээчүүд байгаа шүү дээ. Та нар ямар их сэтгэлийн хаттай юм бэ? Зовлыг үзчих гэсэн. Яаж энийг тийч амьдраад байна л гэж байгаа байхгүй. Ямар гайхалтай юм бэ гэдгийг л дуулж байгаа юм бол. Тэрнээс биш яг нэр шигээ эзэж ойлгохгүй гэл эмгтээ хүнийгтэй чи ойж чанга юм чи ойж болохгүй гэж байгаа юм юусоо биш. Зүгээр юм биширж дуулж байгаа дуу байхгүй утга нь. Тэгээ нэг яг анх дуулж байгаа. Тэр чи өөр ямар ч хүн дуулж байгаагүй болохоор тэр чинь яг дадаас гарах юм болчихж байгаа байхгүй. Анхны дуулах чинь. Тийм. Тэгэнгүүт яг тайзан дээр бэлтгэл хийгээд дуулаа зогсож байгаа. Нөгөө болдох нь юу гэж хэлхээ ойлгохгүй. Яаж чамд ингэж ойлгуулж тайлбарлах уу гэжсэн аа. Ууг наах би баг 30-аад минут загнаад байгаа. Чи ийм утгатай дуулж хайрын дуулж байгаа. Тэгээ чиний эргэн тойрон хүртэл ийм амьдралтай хүмүүс байгаа шүү дээ. Тэдрийгээ бодлоо. Яг энийг л ойлгож дуулах хэрэгтэй байхгүй. Тэгээ болдох нэг зураг үзүүлээд нэг хүүхдэд хэвэрсэн юм хэлтэй. Цаана ингээ согтуу нөхөр нь гэрээ буулгаж байгаа зураг үзүүлдэг. Яг л юм. Ийм тисэд амьдраад байгаа хүмүүсийг л чи дуулах хэрэгтэй. Яг тэгээд тайлбар гаргасан. Тэгэл тэр чинь салгалаад бууж ирдэг шин. Ер нь амьдралтай Бүр нэгт орцсон бэ. Салгалаад бууж ирдэг. Дааш тэр нэг тийм дэше холбогдсон юм шиг сүнслэг дуулаад байсан юм. Тэгээ монголчууд ярьдаг шүү дээ. Эмэгтэй хүн зовлон маш их даадаг. Эр хүн зовлон даадаг. Яг үгүй. Тэгэл сөхрөөл нэг бол архинд ороод нэг бол тэгэл годомжид гараа шүү дээ. Эмэгтэй хүн бол үр хөвгтэйгээ үлдсэн ч гэсэн сэтгэлийн ямар хаттай үр хөвгтэй хамтлаа нэг өөрөө гарахаа тэгээ төрүүлээд ингээд өсгцэн учраас тэрний хамтлаа эцсийн хүртэл тэнцдэг байхгүй. Эр хүнийг эзэж бурхан гэж хэлдэг тохиолдол ховор байдаг шүү дээ. Есүс угааг л бурхан гэдэг байна. Ер нь бол ийм байгаа байхгүй. Яг энэ дээр бол угаасаа ягаад сүйтэй бурхан гэж ээж бурхан гэж ярьдаг шүү дээ. Тэнгүүт тэр чинь бүр аргагүй байгаа. Амнаасаа ам хувааж хүн хийж штэ тий. Тэгээд сүүгээр тэр хүнийг ингээд бойжуулаад бүтэн хүн болгоод бол хоол руу нь оруулж байгаа тэр ээж гэдэг хүн бол эмэгтэй хүн. Одоо тэгэл би энэ тайсан дээр ингээд зүгээр заримдаа ингээд байж байгаа төгтөлтийн үгэн дээр аяг хэлдэг байхгүй. Насбыг үүсээд яг энэ нэг юм хэл зүг явуулсан тэр юм жоо өөр юм болгоцсон. Насбыг хүрээд насбыг үүсээд ээж автагаа хүүхдүүд томрохоор ээж автагаа цуг байхаа болчихж байгаа юм байна тий. Ээж автагаа цуг байхаа болоод ээж авахаа үгэнд орохоо болсон. Ээж авахаа үгийг тоохоо болсон. Насбыг гүйцсэн эр хүнийг дахин өргөж авахыг гэрлэлт гинэ. Тэгээд ихнэр байхгүй дахиад өргөөд авч байгаа байхгүй. Тэгээд яг нэрээ ингээ хараас дахиад ихнээс нь хүмүүжүүлж эхэлдэг тий. Ээж аавын өөрөө ээж автагаа олдохгүй байгаа юм чи тэр үлдсэн хугацааг чи одоо бит ингээд орой бит одоо тэрнтэй бит нэлээтэй. Амьд яваад Тэрнтэй бит ингээд би тийм уус ихнэрүүд чи амар эмхтэн ч нэг юм юутай. Тэгээд нөгөө нийлүүлэхгүй хүнээ хүртэл мэдэрдэг. Чи наадтайгаа бит нэлээд яваад чи яах вэ? Гэж уулзахгүй шүү зулан баяраа. Тэгэл ингээд харж хат нэг цаг хугацааны эцэст ингээд харахад тэр хөтөр ингэсэн л явж идэг те. Тийм санав. Тэгэл нэг юм бас хаяа цуг густагч байсан те. Яг нэг сайн хүнийг бол мэдэн те. Тэр мэрийг ингээд дагуулаа ороод ирэхээр за нэг босоод нэг хоолмоол те. Ингээд за яста нэг ингэдэггүй гар дээрээ уулзтаа бүр шууд татаац сэрэхгүй тэг шээ. Тэг гайхамшигтай эмхтэн мундаг. яг тэгж яг чам хэлсэн чи дээр тэгж бодогдчих шүү дээ. Түнс тэр чинь ээж шиг болчихж байгаа нэг амьдраад эхлэхээр те. Одоо би ингээд 45 руу ирж юм. Тэнгүүт их нэртэйгээ битэр чинь бас одоо хэдэн жил юм бэ? 13 жил ч зааж амьдэрсэн. Тэгээ ингээ харахаар сүулдэ ингээд яг тэр үний юм байна нөгөө армантик үе байж байгаа нэг гэрт оронгуудаа юу хийч вэ гэдэг үе лүгөө ороод те. Тэснийг зөрчилдөг үе гэдэг штэ. Нэг болох гээд тэгжээс нэг юм халдцдаг үе байдаг штэ нэг юм. Зөрчилдөөл ингээд хэлдэл. Тэгээд тэрийг давахгүй салчаад байгаа шиг байна. Тэрийг даваад нэг заа нэг жоохон хүлээж эхэлдэг үе болоо л те. Сүүл рүүгээр нэг хүн болох зам руугаа одоо орцгож байгаа шиг. Нэг ингэсэн ч гэсэн за ингээ хэлчих юм чи бөө юм болдго ингээл те. Төвчээл ингээд тэгээ ингээ харж явах зүгээр яг эмэгтэй хүний тэр нэг аимшигтай зүн сов мэдрэмж багтах зүгээр л ерөөс. Яг ингээл харж явахт л зол баяраа.
та яагаад ярихгүй алгуулчих вэ гэл. Тэгтэл яг ингээд нэг юм яг буруу хүмүүстэй сууж байгаа. Тэрийг мэдэрдэг байхгүй юу? Амар мэдэр. Тий. Тэгэл уцаа авахгүй байх гэсэн аваад хэлэхээ бөө хэрүүл болох гэдэг юм лээ шүү дээ чинь. Ивент итгэгч шар сүүний чихэр. Үндэсний үйлдвэрлэгч Монконди брэнд. Илүүс цэцгийн тостой шар сүүний чихэр. Цагаан агуулмж 50% баг. Өндөр уургийн агуулмжтай. Амьд фэр баялаг хүнсний нэмэгдгүй пребиотик чихэр. Яагаад гэвэл үнэнээс шар сүү Монгол цэвэр цэцгийн тос орсон шар сүүний иштэй чихэр. Монконди Монголдо үйлдвэрлэв. За тэгээд энэ манай аливаа нэг уран бүтээл ямар нэг юм ч одоо ивент итгэлийг эдийн засгаар юм байдаг шүү дээ. Одоо манай Монкодигийн гоё шар сүний чихэр байгаа. Мэднэ. Мэдв. Гадагшаа явах бол ганц хаж өгдөг. Ваа. Энэ өстой юу гэж шар сүгээр хийж байгаа. Чихрэлээ баг за өнгө бодог байхгүй юм чихэр. За цаамгаа. Наадтай ч хамт нэг тэгж санагддаг. Хүүхэд байхад нэг тогооны хусан байдаг байсан. Тийм шар сүг баг. Яг тий. Яг тэр шиг хамт. Эрүүл хүнс ахгүй. Яг Янзын гоё шүү дээ. Одоо бүр гаднаас загтаг болчихсон л те. тийм билээ. Юу зарах уу гэхээр шар сүний чихэр аваад ирээрээ самартаа аваад ирээрээ гэдэгсэн. Тий яг тэр нэг хүүхдүүдтэй одоо багаас нь ингээд эрүүл хүнс өгөх гээд шүү дээ гадаад амьдарч байгаа манай монголчууд маань гоё яваад. Гой амар. Тэгээ одоо сүүлийн хүүхдүүд их амар болчих. Одоо бид нар чинь сууж байгаад нөгөө хин гэж багш байлаа. Цомоо англи хэлний багш. Бадам цэцэг байлуу. Тий. Бадам цэцэгс бидэрт биш англи хэл зааж байгаа байхгүй. Тэгээд бүгдээрээс ихнээс нь суулаа. Тэр чинь хэдүүр хүс нэгдүгээр хүс орчихсон тий. Таант орсон биз дээ. Тэгээд ихнээс манай ангийн Дүрдэнштэй залуух юм. тийм залуух багш шүү дээ. Тэгээ яж байгаа байхгүй. Би чинь ямар юмных нь англи хэл гэдэг. Сууж орсон нэгдүгээр курс англи хэлцгээд хаанасаа үлсэх гэж байгаа. Эхний үеэс үзүү, хоёроосоо үзүү, гуравдугаар үеэсээ гэвэл манайгийн зарим хүмүүс 10 төгсөд дүнж орж ирсэн. Тэд нар ч бол нэг ABC-г мэдсэн. Мань чи тулгаа маань хоёр чи тэгээд эхнээсээ заалгая гэж анги хоёр хогдож байгаа байхгүй. Тэгэл ABC гэдэг сар явж сүлдээ англи хэлчихв. Тэгээд сураач. Тэгсэн одооны хүмүүс шүү дээ. Зүгээр YouTube үзсээр байгаа хангалттай сууж байгаа. Үзье. Үнэхээр мундаг. Одоо охиныхын яриг ойлгох байж гисэн. Миний охин ч 7-наас хүрсэн. Охиныхын яриг ойлгохоос ээж нь тэнд савж унал наадах чинь намайг 50 байлга гэдэг штэ. Би яаж тийм үг ойлгох юм бэ? Сөрөг юм чи англиар намайг 50 байлга. Ихтэй бид нар штэ нэг англи хэлч сайдын ямар материал өгөх гэдэг юмчсэн. Нөгөө нэг миний юугаар Gmail гэж юу их гэдэг байхгүй юу? Одоо темплейт гэж маань нэвтэрч ингээд юм их гээд бүглэх гээд байхгүй юу? Тэгээд Toyota чи наадхынхаа нууц үгийг солиодох сольж чаддаггүй. Алимаа Батингийн айлын солиодлоос Батик нийт бомбоо гэж үзснээр ингээд гэсэн. За одоо нууц өөрөө хий гэж байгаа байхгүй. Тэгээд нууц одоо ингэж хийгээл. За зулагч ийм болсон шүү гэл. Тэгээд зулагч авч байгаа байхгүй юу өөрөө. Тэгэхэд л одоо англи гайд хэрж гарч байгаа байхгүй. Тэгээд хүүхдүүд ч одоо ингээд үзэж байгаа. Одооны хүүхдүүд чинь бүгдээр англи хэлтэй болсон. Одоо хүнээр заалах, машаа заалах байх. Нийгэм тийм болчихсон. Хүүхдүүд юу яасан л та. Бүр жоохносоо баг хэлд орхосоо. тий одоо юм үзэж эхлэхээсээ л шууд нөгөө YouTube-ээс чинь янз янзын контент юунууд байдаг тий. Google-тэй кинонууд ч байдаг. Тэднийг шууд англи хэлээр үзэж чинь. Харин Хэлд ороогүй байгаа учраас тэд нар чинь тэрийг үдсээр хагаад нөгөө аав ээжтэйгээ ярилцахаасаа их цагийг баг тэр нь зарцуулах гэдэг шүү дээ зарим. Тэгэнгүүт шууд тэгж хэл аваад байна л да. тийм. Тэгээд тэдний ах эгчнийг үзэж байгаа юм шиг бас ондоо болчих. Одоо яг энэ агч нарын үзэж байгаа гэдэг дээрээс нэг харахад би ихэндээ ойлгохгүй байна. Яг энэ нэг шинэ үе гарч ирээд эдэрснээ ч одоо л хамтарч ажиллаж эхэлж үзэж шүү дээ. Тэгэл ингээд байж ангууд ингээд шал өөр болоод хүүхдүүд ингээд хөгжөөд өстөө нөгөө яриад байдаг Кристиан Индиого гэдэг ингээд яваад байгаа. Зин зүг. Тэнгүүд одоо үеийн хүүхдүүдийг бидний нөгөө шиг тэр загнадаг магадгүй үйл өнгөрсөн юм. Харин тийм. Тэр сайн талууд байна. Энэ одоо орчин цагийн дэлхийн бүх юм руу ингээд энэ сошиал хөгжсөн. Бүх YouTube Үзэж харах юм их болчих. үз харах юм бүгдийг хаагаад Google-ээс хаагаад ингээд бүх юм ойлгодог. Тэгэл яг ялчгүй дэлхийдээ хөл ирээ алхаж чинь. Одоо яг наа чи юм байхгүй. Ер нь залуучууд одоо залуучууд гэж ярьж байна шүү дээ. Аав ээж нар нь бас залуу хүмүүс байгаа даа. Тэгэнгүүт сэтгэлгээ нь хүртэл өөр болж байгаа шүү дээ. Аав ээж нь өөрсдөө залуу улсууд учраас хүүхдээ хүмүүжүүлэх хүмүүжлийн хүртэл өөр болчихж байгаа. Яг үнэ. Тэнгүүт бидний аав ээж чинь бол бас л тэгэл ширүүн гар даруун гараар Хуучнараа шүү дээ. Тэнгүүт одоо таацсан хүүхдээ ингээл ширүүлэл байхгүй. Таацсан ер нь тэгж л ширүүлж чадахгүй. Тэнгүүт тэр чин хүүхд чин багасаа тийм үзэл өсөж байгаа болохоор
амьдрал дээр гарахтай урд адилхан хүнтэй хүртэл юм нээлттэй ярьдаг болчих. Тэрнээс биш бидний чинь хүүхэд байхад болоод том хүний урдаас юм ярьж бодлоо тий. Томчууд юм ярьж ах битээ дундуур нь ороод байгаад загнадаг юм байна. Том хурц гар гээл. Тий. Өдөр бүр хамгийн амар нь тэр үстэй. Тэр одоо хайр л та. Хүүхдээ хайргүй хавж гэж байна. Мөчийг ч санджил шүгдэг. Тэр хүмүүс бол одоо тий. Тэсгэж хоолнаа гэж. Тэсгэн хулаад тахтай яг тэр чинь бай. Тэгээ яг зүгээр сайн хажуугаар яалчгүй л дэлхийдээ хөлөл өсөн лаг залуучууд дүүнэр өсөж ийн л да. Зарим нэг зүйл дээр нь одоо бид нар ч гэсэн сонсчихсон өвгдөөс үг сонсгож өгөөд ш. Одоо бүгд нь бол өвгдөлтөд орно шүү дээ. тэгэж Бид нар жоохон багш 30 эдтэй хүмүүс амар өгшаад. Одоо ойлоо бол ватруу очиж шүү дээ. Тэгэхээр чи бид нар бол өвгдөлтөд ороо явчихна. Тэр өвгдөлтөд бол тийм. Тэгэхээр чин зүгээр өвгдөөс үг сонс гэд хэлдэг тэр бидний уламжлалт үгийг сонсохоор бас манусаас хаяж үг сонсч бид нар буруу юм хэлэхгүй те. Амар класс төгсдүү байгаад бие даац маац юм байгаад байгаа мөртлөө зарим хэсэг дээр нэг тийм жоохон хитрхи их юм хүндлэлгүй те ерөөхдөө яг бие даацсан те нэг тийм байдлууд нь хитрхи их болох юм бол амар хэцүү болохоор тийм бас нэг муу ур дагавар тартаад байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн өөрсдөө жоохон хөвгт явж байгаа зэнжи үеийн бацаа эдэртэй бол би ойлголцохгүй гэж өөрсдөө хан хэрэм тавьж ингэсээр байгаа тийм болгочод багш байгаа. Тэгээ би сүүлийн үед энэ хүүхдэд тоглуулах гэж гарч марах те энэ тэнд шоу тоглолтын дээр очиж хөтөлж явах залуучуудын одоо энэ дүүнэрийн тоглолтын дээр очиж хүүхдүүдтэй энэ шинэ гачсан уран бүтээлч яг тэр үеийн залуус малуустай айгүйх ярилцаж дотоод ертөнцийн ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгээ ингээ хараад тахаар аль үжиний бүх юма бодсон төлөвлөсөн тооцоолцсон. Тэгээд тэн дээр нь хүн орж ирээд хөндлөнгөөс нь дэми юм яриад тахаар тэднэрт айгуу тийм Түүхээстэй байна. тэгээд тэр тэрэ бидний буруу байгаад байгаа юм яг нөгөө нэг ойлгуулахдаа эсвэл бас шууд гоё хилцэн дээр шүү дээ. Зам бид нэг ойлгож чинь та ингэ чинь гэхдээ би бол надад чинь мэдж байгаа. Та айгуу нуушаад байна. Таних айгуу ядаргаатай байна. Та зүгээр дандаа зүтгэл хэлчих би ойлгож байна гэх. Ингээд нэг юм харилцаа. Одоо яг энэ хот өөр юм харилцаагүй болж эхлээд байгаа. Тэгэхээр магадгүй энийг үзэж байгаа нэг тэр үеийн нэг хэсэг хүүхд таарад үзсэн хүүхдүүд дараа нь надад таарлахтаа бол бидэртээ таарлахтаа юм ярих бах тий. Сайн байна уу. Тэг ядаж эхлээд зарим бол бүр яг ингээд одоо манай их нарийн хүүхдүүд ингээд хинний өдрөө харахгүй ингээд нэг ингээд яваад байгаа нэг зарим хүүхдүүд байна тий. хүн тоохгүй гаш. Тэрийг ойлгох хэрэгтэй. Жог ахтахтай байх хэрэгтэй. Ахтахтай байх тэгэхээр хаа яах вэ хүү гэж зарагдаад туслахгүй гэдэг хэрэгтэй биш. Зүгээр гоё нэг хажуугаар нь өөр дүн гоё харсан Нэчгэл ах ихш таарах юм бол мэдчихээл дээ. Мэдтэй л байна. Тэгээ юу ч болохгүй шүү. Тийм. Гэхдээ бас нөгөө талтай баг. Одоо та эдийн үеийнхэн бол нөгөө юм заавал хөндлөл шаарддаг баг. Бас Нэг талаараа. Шууд энэ одоо дунд үед өөрөө амьдарч байгаа хэнийг хамаагүй одоо ингээд те танихгүй байсан ч хамаагүй ингээд шууд ингээд хөндлөгээ юу ингээл ахаа гэл ингээд ахаа ер нь болцсон баг залуу. Тэнгүүт за биднийг одоо би ч 30 таа болчлоо гэхэр чин бас яг нэрээ дунд үедээ л арчиж байгаа юм тий. Тэнгүүт наав жоохон байх махтал бол одоо тэгэл яалчгүй л чи чамтай чин бол байлаа энэ сэдвэр явах чи одоо өөр тэр доошоо очсон сууж гуруула цуг юм доош. Гуруула цугийн доошоо үлөө ярьж байна. тэнгүүт зүгээр яг тийм хүндлэлийг хүлээгээд байдаг баг. Би бол тэгж дод. Тэгвэл байх ёстой. Яг байх ёстой л да. өөрсдөө бид Энэ ихгүй. багтай тийм Энэ ихгүй. Ядмын зөв. Одоо ядам бол яг бас урлагруу дөнгөж урж залуу үе ихгүй. Энд чинь залуу үе. Тэнгүүт ядамтай ингээд манай бидний уламжилт манай үе мөнх манай дэдл үе мөнх энэ залуучуудаас муухан харьцаж байгаа чинь байгаа бох. Янз бүр байгаа штэ. Гэхдээ зүгээр яг үнэн чанар дээр бол гудамжинд яваа хүмүүсээс би тийм нэхгүй штэ. Энэ урлагт байгаа дүүнерээс өөрөөсөө эхлэе л да. Урлагт байгаа тэр зарим нэгэн тайсны ард тэ хурж уран бүтээлээ өргөж байгаа таарж байгаа тий тансаар байж нэг тийм мэдлдгүй мегото бацаануудад хэлж байгаа. Тий. Тэнгүүт орлог дээр ч яг тийм зөндөө байгаад байгаа. Ороод ирэнгүүт л нэг ч удаа таарж уулзч үзээгүй. Тэнгүүт би найзуудтай найз байж ингууд. Хөөе ахын дөө. Тий. Сайн байна уу ч байхгүй тий. Ороод ирэнгүүт сайн байна уу гэдгсэн чинь шууд урдаас үе байгаад байгаа байхгүй харахлаар тий. Тэнгүүт төөш чи ахын дөө гэдэг тэнгүүт ийм эвгүй санагдаад эхэлж байгаа шууд. Одоо надад хүртэл их санагдаж. Ямар сонин гар үе юм ч одоо. Би одоо тэр 168 гэдэг дүү байгаа шүү дээ. 113 гэдэг нь тооны нэртэй урамтай байгаа. 290 гээл тий. 113 нэг урлаг Монголд мандахын төлөө гэдэг энэ шивэстэй зүүн дүү гэдэг шүү дээ. 113 нь бол бүр нөгөө
Одоо 100 Ер нь баг энэ үед чойн мөн гэнүү юу гэнүү тэр айгуу гоё монолог зулган уншдаг хөлтлээ. Харахад бол бас хүнд царайтай шүү дээ дүүнэр бол бас л тий. Ууцсан байгаа ч юм шиг ингээд. Тэгээ байж байгаа тэр 168 гээд залуу би бол тэр нэг хуцаа тайлаа шивэстэй тэр Монгол сурлах хөгжихийн төлөө болоо гэдэг ингээд тест бүр солиорж байгаа клипийг хараад эдгээр бол бас гэнг гоцаанууд тогтоолж бодож байгаа шүү. Тэгээд яг би хамгийн анх удаа тайснаар таарлцсан чинь тэр ямар соёлтой залуу бай тээ. лаг дараа үз. Лаг шууд хурж ирэл сайн мөн зоомох. Таны заримдаа юмд чи хардаг шүү таалагддаг шүү дүүн хийцээ гарах уу. Нөгөө миний төсөөлжсэн зарим дуулж байгаа дуунаас шал өөр эсрэг хөвгтөж. Тэр нэг юм дүүрл байгаа юм. Дүр байгаа. Тэг яг ингээд тэгээ би чинь хүн ингээ гоё мэдлчээр чинь нөгөө нэг гоё хаана хэрэг байхгүй болол те. Тэг хүн гарах хооронд нь юм. Бид чи юу яагаад урлаг Монголд өгчих төлөө гэж ингэсэн гэхээр урлаг нэр хүндтэй байх хэвээр урлаг нэр хүндтэй байж түрүүний миний ярьсныг яриад байгаа юм. Дэлхийн өөрөө гоё гэгээлэг байх хэвээр. Дуу хоор сонсох хэвээр тийм. Дараагийнх нь тэр 113 удаа тоглолтоо их гэж байгаа тэр битүү шивээс болсон амар хүнд дуутай спутнэр нь очрваа. Тийм. Захны хөхт юм. Тэгвэл хайрхны нэрийг. Хайрхныхаа нэрийг өгсөн, хайрхныхаа нэрийг дааж яваа тийм хөхт. Тэр хөхттэй ингээд юм ярьсан. Яг ингээд нүдрүү нь хараад ингэсэн жоох хөхт байгаа байхгүй. Тэр чинь амар жоох юм овртоо царайтай шүү дээ. Яг ингээд нүдрүү харсан жоох хөхт байгаа байхгүй. Тэгээд юм ярьсан чинь тэр хөхт ингээд хүнтэй амар юм хүндэтгэлтэй, амар соёлтой. Тэгээ айгуу гоё юмар. Мэдээж тэр нөгөө аав арих удаг дууг яг бодож хийсэн ингээд гэсэн чинь. Яг тэгэл ийм амьдрал амар их байгаа тий. Тэр хүмүүсийн ганц нэгэн ч гэсэн энийг сонсоод хүүхд мөхтэй зоохоо болчихосоо гэж бодож Хид нар гэдэг доо. хит нар гэдэг Амар. тоох. Сонсоор балагнаа гэсэн. аавнаа гэсэнтэй вижана манай чигэмэр шүү. Тэгэхэд байгаа амьдрал واخгүй юу. Тэгэхэд зорилго нь гэсэн чинь байхтай тэгэл зарим нэг хүмүүс нь тий Сонсоод эндээс сонсоос нэг ганц нэгэн болчихосоо гэж бодож тий. Тэгээд би чинь шууд ингээд асуулт шал өөр бол авч арих удагс нэг бол тэнийг юм асуух гал тий. Тэгээд ингэнгүүт заахна ойлгочлоо. Окей гээл ингэнгүүт тэр бас амар чухал юм ярьж байгаа. Тэгээд тэдний тэр нэг хүлээс хаа би энэ хүмүүст тэдэн цагт гар ингээ хэлээд ардаа нэг юм зөсөлж явуулсан байхад дууд болж явуулгаас гарчвал цагтаа гарчвал хэрэгтэй байна. Окей яах нь гэж гаргая. Авнгаар болохгүй юм дээр одоо ядан мад би хэлтийн чухал байж байгаа гэдэг. Завтаа давай тий байж юу. Гэх хэрэг чи би хайр хэлж байгаа. Одоо тэр бас миний нэг хүндэлдэг дүү байгаа. Би одоо яг энэ эдрийг бүгднгийн яг vibe таардаг дүү нэр хүндэлдэг. Таандар гэж залуу байна. Мөн таандарч байгаа шүү дээ. Таандар бол ерөнхийдөө би таандрыг шоолдог байхгүй. Яг энэ өөрийг нь сонсдог үеийнхний Майкл Джексон гэдэг байхгүй. Таандрыг үг болсон Майкл Джексон шиг юм болдог байхгүй. Тэгээд чинь өөлн хөдөө бол бидний өөрөө харж ирсэн байхгүй. Тэгээд би чи Майкл Джексны тоглолтын дээр хүн ойлоо татч унжахыг харж ирсэн. Тэс таандрыг дээр Стокер. Таандрыг гараад би ч өөрөө хөтлөж боддоор тэнд хүн ойлоо татчууд үйлдэл төгсөж байгаа чинь ингээд өсөөс байгаа үйлдэл төгсөж байгаа юм. Майкл Джексон гэх юм биш үү? Тэгээд хүүхдүүдийн Майкл Джексон гэдэг. Тэгээд маазрал хоёлоо юм яриад ингээд стандар тэр нэг юуны дуу явдаг ш. Одоо бас сонсоогүй бол манай үеийнхэн айгууг сонсоорой. Адрамартай амьдрал тулсан ирчүүд бид чи бүгд л адилхан шүү дээ. Тэгээ сонсоорой. Би бол ээжтэйг өссөн. Хөхөө шуун дом. Тэгээ хөхөө шууны дом гэдэг дуу байгаа. Та бас маргааш онцлон суулаа сонсороо битээ уйлчаарай. Хөхөө таач яг бас биднийг бодох юм бол бас бүтэн амьдрсан тийм ээ аав ээж маань бас одоо байгаа шүү дээ. тий тэнгуут тэр хөхөө шууны дом гэдэг би дуу сонсон. Миний дүү охин над руу шууд чатар гарангуут нь чатар явуулд. Би аваа сонсоод дүн гэсэн чинь хөхөө шууны дом гэдэг шүү дээ. Тэгээ нөгөө хүүхдүүд нь хайрлаагүй ээж нь гомдод яваад өгдөг тий. Тэгэхээр яг тэр дуугаар хөхөө шууны дом гэдэг хүүхдүүд нь хайрлаагүй нэг юуны үлгэр энд байна. Гэхдээ миний хөөр гэл тэгэд өглөө нь ордог байхгүй. Тэнгүүт ингээд тэн дээр ингээд яж байгаа. Таандар яг ингээд өөрийнхөө ээжтэй амьдралаа баг дуулцсан байна да гэдэг би ойлгож. Тэр яг ингээд миний амьдрал бас бидний тохиолддог амьдрал байж байгаа. Тэгээ би шууд ингээд анх удаа бацаануудын хипхоп химнэлтэй нэг тийм сонин сэтгэлгээний дуу сонсоод би шууд нулимс гожоод маяжгаа санаад амар уйлжсэн байхгүй. Чи бас тэгвэл таандрын юу болсон юм бэ? Фэн болоод Майкл Джексон. Чи Тэс багтдаг байхгүй. Тэгээ би яг таандар дуу залгаад азар би таандраа таньдаг байж тараад. Тэгээд таандар нь миний утсыг авдаг байж тараад. Тэгээд авсан чинь яасан хаа гэсэн. За мэдээ чинь хөхөө шууны домог гэдэг энэ дуу байна гэсэн тийм гэсэн чинь.
таалагдсан гэсэн. Тэгээ би зүгээр ганцхан дүгээр битээр ойлголцсон. Чи битээр яг адилхан амьдралтай мэнтэй гэсэн чи yes гэдэг байхгүй. Та нар ингээ ээж байгаа амар гоё одоо ингээ өргөж явдаг те. Тэр мэдчлэн. Тэгээ өнөөдөр ингээд бид нар нэгнийгээ ингээд магадгүй буруу үйлдэл дээ тэр руки бацсан арх ууцсан ингээл те. Солиорж явж байгаа сайн нэг хоригдож байгаа гарч ирсэн шүү дээ. Бүгдээр солиоруулаад бөө юм болоод эхэлж л байгаа. Манай үеийн high school тэнд нэг юм болоход үйлдэл буруу. Гэтэ яг эргээд өнөөдөр эргээ харсан чи тэр хүн дандаа хайр ярьчил явцсан байгаа байхгүй. Тэ? Тэр хүн бол сошиалор хизээч маам лалар минь пип гэж солиорж байгаагүй л байгаа. Яг эргээ харсан чинь ингээд бүх хөтөлбөрөд ухраагаал үзсэн. Шоколад орцгоосон бүгдээр Монгол даяар орсон. Тэгээд ухраагаа үзчих дандаа хайр ярьж явцсан байгаа. Тэр хамгийн сүүлэн тэр аав ээж чинь аав ээж нээж аав тэгээд бүгдэнд нь хайртай шүү, хүндлэл шүү те гэл явсан байна. А тэн дээр яг хийсэн үйлдэл буруу. Тэгэл бүгд ингээд тэг би энэ дээр хараад тэгэхээр ер нь бол хүний толгой дээр бохлыг харж байгаа, өөрийн толгой дээр бохлыг хар тэ зөв хүн бүр төгс биш шүү. Тэгэхээр өөрөө бол өөрийгөө хичээгээд өөрөө тийм бити бай. Төгс биш ч гэсэн үнний хувьд ол их хувьд нь амьдр. Өөрийгөө одоо гой байлга өөр хүүхдэд зөв хүмүүжүүл тэр нь л энд хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм байна. Энэ нийгэмдээ хийх миний ганц ажил бол бид хайрсан дээр ажиллаад тултлаа. Хүн тудлаа ярихгүй, хүний ажил алахгүй бай тийм ээ. Тэгэл болоод тэгэх юм бол та бас тайзан дээр ажиллаад тултлаа. Аавынхаа ажлыг тултлаа, ханыхаа ажлыг тултлаа. Хөр хүүхдэд зөв хүмүүжүүл. Ядан бас дуугаа сайн хий тайзан дээр үзэгчтэй үнэлээд гоё гарч ир. Аавынхаа ажлыг тултлаа, тэ хүүгийнхаа ажлыг тултлаа. Ингээл Манус явах юм бол намайг ядаж шүтдэг нэг бүр улаан шүтдэг нэг хоёр хүн байя гэж бодъё л доо. Тэгээ намайг Майкл Жексон гэж бодсон нэг хоёр хүн байя гэж. Тэр хоёр хүн яг наад шиг амьд тий. Таныг шүтдэг 5 хүн байна. Тэр 5 хүн яг тань дээр зөв юм шиг амьд. Ядмыг шүтдэг 10 хүн байна. Яг ядам шиг 10 хүн тэгж амьдраад. Тэг бид нар ингээд явах юм бол надад бол ер нь болцохоор санагдаад байгаа. Одоо бол сая чиний ярьжсанаас би ганц юм ойлголоо. Би хараа ингээ манай одоо амар сонин сонсохтой бүгд гацсан гэдэг. Би тоотох энэ юу сонсоод балаа юм сонсоод тий. Бидний үе сонсдог юм чи дандаа бүтээгүй хайр, бүтлгүй хайрын тухай сонсч ирсэн баггүй бидний үе чи. Тэгсэн одооны залууч шал ондоо шүү дээ. Тэгэл тэр нөгөө очрооны залуу болохоор амар гой дуусан биш үү. Би тэрийг бол сарсан ч гэж. ютубер бүх дууг сонсоо. Тий. Тэгэхээр би чамаас мэдж авч байгаа байхгүй. Энэ залуучууд шал ондоо юм байгаа юм. Аригч нэг аавч гэсэн. Одоо тэр хараал хэлээд байгаа бацаануудыг бол ер нь сонсгоо байх хэрэгтэй шүү дээ. Юугаа дуулж байгааг мэдэхгүй ганг байх хэрэгтэй гэдэг галзуураад байгаа бацаануудыг бол нөгөө яад сошиалын адилхан галзууруудтай адилханаар сонсгоо байлгаж гэдэг байхгүй. Бид нар бас өөрсдөө энэ дэр нөлөөлөх хэрэгтэй байхгүй. Тэр үстэй ядам аа. Тэр үнэлтэй ер нь бол тэгэл зарим артистууд дээр ч байна шүү дээ. Бас нэг буруу зүйл хийцэн цаанууд те. Тэнгүүт илүү их од болоод байдаг болчиход байгаа байхгүй. Тий. Тэр нь зөв юм шиг. Одоо зөндөө олон дүүнэр байгаа. Тэднэрт энэ муу зүйл нь зөв юм байна гэдэг юм шиг ойлголт болчиход байгаа. Тэр бол зүгээр яг солонгос шиг бүлэгдэл байна. Яг ядмихтар авдуудах ядмаян байгаа байхгүй. Одоо бид нар ингээд Америкийн Холливуд бол дэлхийн хөгжим киногаар ингээд барьж байгаа улс шүү дээ. Тэгэхээр өөрсдийнхөө улсыг тэнгүүд одоо бид нар ингээд амар гоё сэтгэлгээний кино үздэг болчингуутлаа нөгөө ганцхан мапын том хар тамхины хар том бүлэглэлийг ганцхан халзан Брюсселс явсаар байгаад бүгднийг бодоо олгоос сүрүүлээ тэр хитэн давхар хаанд зайзыг нь давж орж явсаар байгаад хамгийн сүүлд нь КГБ хурж ирээд ингээд барьчаад байгаа шүү дээ. Холливуд ч олон төрлөөр кино хийж байгаа. Шууд өсвөр насныхан руу зориулж нэг баатар гаргаж ирж байгаа. Тэ тэр баатраараа дамжуулаад зүгээр яг тэр дээшгээ гарч гөшөрцөн тэр үеийг л орчиж байгаа. Тэгэл тэр үеийг л арай нэг ихэнхийн зүв байлгаад яг нөгөө гарчаад хаашаа явж магадгүй сэргэлэн галзуурсан хүмүүсүүдийн чинь пүн хингүүд. Тэгээ шүтэнээ үзээд шүтэн нэрийг төр. Тэ ингээ харангууд мапын босс болоод бол найраагүй юм байна. Тий. За яасан сүүл. За яаж хийж байгаад банк маш цэвэрхэн дэрэмдсэн ч гэсэн яаж хийж байгаа л дуусаа юм байна. Тэнд нэг хөргөрөөдөх юм гэж хүмүүжил байгаа байхгүй. Бүр тэр сэтгэлгээний тэр ухааны подтекстийн кинонууд нь байгаа шүү дээ. Тэрийг нь үзсээр тэгэхээр
бид нар одоо тэр нэг буруу зураг хийдэг, дуу хийдэг, буруу зуршилтай тэр хүмүүсийн эхнээсээ бид нар өөрсдөө баг багаар хөөрөхөө болох хэрэгтэй. Тэгээд өөрсдөө бас зөв юм руугаа бүгднийг нь уриалгах хэрэгтэй. Өнөөдөр энд тэнд олуулаа нийлээд өнөөдөр надаас 113-ыг сонсож чинь, та нарыг сонсож чинь те. Тэгэхээр та бол баталгаатай машиндаа суугаад YouTube-ээр 113 та нар хоёрыг сонсно. Хөл шууны домоос 113 сонсон. Тэр сайн сонсох хэрэгтэй юм. Бидний залуу үеийнхээ хийж байгаа юмс одоо ядмын би бас ерөөхдөө бол дотроо сонсогч нь байхгүй юу. Ядам өөрөө дуугаа зохиодог. Яг эдний үе дотроос өөрөө дуугаа зохиодог. Одорны планд юу ихэнх нь өөрөө дуугаа зохиодог болж эхэлж байна. Үг мүгэ. Хөө ядам одоо нүүр үлсийн киноны дуу сүүлийн нүүн дөрвөлсийн киноны 2 дуу хийсэн тийм. Тийм. Нөөс 2 дээр болохоор мартмааргүй. Тэгээд өвгийн номер 1 та номер 1 номер 1-ийн бүх дуу би хийсэн. Одоо дахиад нөөс 3 дээр бас ажиллаж. Тэгэхээр бид нар ядмыг би ингээд жоохон voice төрүүлсэн одоо дөнгөж урамтай л хэлчих залуу урамтай гэж бодож болохгүй байна. Энэ үг чи аливжаа ингээд дуунуудаа хийгээд бодоод тархинасаа юм гаргаад ингээд яваад байгаа хөх. Тэгэхээр яг эдрийг бид нар сонсох тусам эдрийн тэр нэг юм хиллэгний нууц байгаад байгаа байхгүй. Үеийн одоо тэр хайна хэм бацаантай хийсэн дуун дээр те хайлаа юу гэдэг байгаа байхгүй. Хайлаа юу гэдэг байгаа. Юу гэдэг юм бэ гэдэг. Хайртай юу л гэж байгаа юм бэ? Хайлаа юу хайлаа. Тийм. Тэ нэг үг үлсэн ш. Хилээж ижгэлцээ. Гэх мэтчлэн тэгэхээр нөгөө эдрийн тэр нэг ертөнцид бид нар ингээд цуг байх хэрэгтэй юм байна. Бид нар энэ YouTube-ыг өөрсдөө YouTube, TikTok-тэй бид нар Instagram-д бид нар зөв pop-род нэг юм лайк хийхтэй биш юм байна. Одоо бид миний охин том хүү баг те охинтой хүүтэй учраас бүгдөө хүүхдтэй учраас тэд нар юу үзэж байгааг бид нар контролдохгүй бол бид нар ойлгохгүй хаях тусам тэд нар хүсэг ороод ямар шүүлтүрг үзээд байгаа юм. Тэгэхээр бид нар бүх юмыг нь одоо үзээд өөрсдөө тэдний ойлгодог болонгууд заримдаа бид нар хүүхдүүдтэйгээ цуг үздэг болох хэрэгтэй юм байна. Зөв юм руу чиглүүлээд яа ингээд эхлэх юм бол тэр бүх шатандаа тэр бүрэн бүгдөө цэвэрлэдэх үү. Тийм шүү дээ. Цэвэрлэх. Цастар цэвэрлэх. Тэгээд Би тэгэд сая нэг өөртөө одоо бүгд зохиодог очлогдож штэ. Эдний зохиож байгаа өөртөө яг өөртөө онцлогтой байгаа. Яг энэ юу бодож ертөнцийг юугаар харж идэв тий? ертөнцийг юу гэж боддتي? Энэ амьдралыг юу гэж боддتي? Яг өөртөө нэг үслээр бичэн штэ өөрийнхөө үг. Тэгээд дууныхаа үг тий? Амар лаг байли. Одоо бол залуу үедээ дүр нь итгэх хэрэгтэй болсон юм бэл. Залуучууд гоё ирсэн чи одоо айрх таарс гэдэг юм хэрэглээ байхгүй. байхгүй. Гоё болцсон юм. Тэгэхээр зүгээр яг Монголд байгаа тэр буруу зуруу аюулуудыг энэ жигэн төр зэсэг нь болоод өгчих тийм ээ. А бусдаар бол тэгэл энэ залуучууд үнэхээр энэ хот хүрээг гоё чимхээр болцсон юм байна, амар болцсон юм байна. Харин тэр залуучууд өөрсдийнхөө үзэл бодлыг эрхлүүлж явахтан дундуур нь тэр манай үеийн бүхшин залуу хүмүүс хүн хүнийхэнд ирэх штэ тий. Битээ ингээд завааруулаад дээ тэгээ одоо зүгээр өөрөөсдийнхөө эмиг хийгээл тий. Тэгэл гоё өөрсдөө үед тий. Одоо бүгдөө зүгээр бидний ганц хийх юм бол өөрсдийнхөө явдлаа ажиллаа сайн хий. Өөр хүүхдээ сайн хүмүүжүүлээ зөв хүн болгоё. Их орондоо чадчихвэл дахиад хүн нэмий. Тий тэгэл болоо. Тий. Тэгж боддог болсон юм шүү дээ. За. Тэгээд дүгнэлт хэлэхэд бол манай залуучууд одоо сүүдийн жоохон дүүнер маань их гоё болж ирж байна. Тэгээд собоос их гоё юм сонслоо. Тэр дүүнерийн дууг та сонсоод ингэ юм нэг ойлгон тэдний ертөнц рүү орно гэж байна. Магадгүй одоо бүр сүултээ тэднэртэй хамт ингэ дууг нь юу яах юм бэ? Гэхдээ одоо харах үлдэх юм байгаа байхгүй. Одоо жишээ нь тэр нөгөө англ зохтой гэдээ очтой. Англ зохтой юм гэлээ шүү дээ. Анкла. Месмеризм. Англ нөгөө хүүхдүүдэд ингээл нөгөө юм авч өгөөл яваад байгаа нэг дөөдөг шүү дээ. Англ юм бэлээ те. Англ гэж сонсогдоод идэг. Тэг ер нь тийм шүү дээ. Тэнгүүд месмеризм гэж нэрээр авах ширсан байхгүй. Манай 42 дүү байт юм. Тэнгүүд тэр дүү байгаад байгаа. Тэнд Гремикс гэдэг нэг хүүхд байгаад байгаа. Энд тэр нэг Чамя гэдэг нэг охин байгаад байгаа. Ингээ харж байгаа. Чамягийн сүүлийн үед жоох хитрээд байгаа. Айгуух чихэрж юмстэй. Айгуу хурц тэрийг нараа миний хүүхд бүгдийг нэгдэг байхгүй. Чамаа ахын дүү үзчихвэл мэд бас тэр сахартаа хурц чихэр мэхэр амар өнгөтэй чихэр мэхрүүдээ жоохон болчоор. Монкодигийн энэ гоё. Тий. Чи ядаж үндэсний үйлдвэрлэлд дэмжих хэрэгтэй. Хиймэд хүнд хэрэгтэй. Хоёрт тэр месмеризм тэр англ зохтойгоо би тэр англ зохтойг ойлгосон. Англ зохтой гэдэг харна. Тэгээ би чинь нэг усмсын болоод яриад ингээд хүүхд мөхтгээр хоолой сонсоод танд юм уу гэдэг. Тэгэхээр энэ байна. Одоо манай тэр алгааны МК байна те. Багийн бэлгүүний хоёр байна. Тэр ёжлолын манай жүжигчин дүүнэр байна те. Тэр гэр бүлийн мөлий зөндөө болоогууд байна те. Энэ
блогуудаас харж байгаад хамгийн зөв гоё юм гэдэг байгаа хүүхдүүдийг бүгдийг бид нар үзэх хэрэгтэй юм бэл. Яг дэмжих хэрэгтэй. Хараад ахаар эдгээр хайр, дандаа хайр ярьж л. Одоо тэр акл зөгтөө бол бүр символизм бол дандаа тэр гудамжинд хайр түгүүж эхэлчихлээ. Бид тэр зүгээр бахархаж эхэлж байгаа. Тэр ингээд өөрөө мөнгө олоод спонсор компаниас авсан байж болно заяа. Тэгээ тэр ингээд яваад гудамжаар алхаад Эрдэнэт очиод те Баяшууд очиод ингээд яваад байгаа. Тэгэл хүүхдүүдтэй тал. Сүүлдээ зөгтөөг ирэхээр бүгд мэддэг болцсон те. Орилдож хүчрэл те. Тэнгүүд л хүн. За шийдэн дээр очиод эндээс шидчүү. За чи ялах юм бол хүссэн юм би чамж. Жинк юм. Тэгэл хүүхдүүд ингээд мэддэг болцсон. Чи нэг дуртай юм авах уу? Энэ муухай сахартай. Энэ ингэ чи. Тэгээ зөгтөө амьсан. Тэгэхээр Мавис сэтрийг ер нь бүгднийг одоо тэр онхуш гэдэг нэг бас сэтгэлгээний хаан гараад ирлээ. Фүү тэр реклам хийж байгаа нэг юм. Өстой бандуур MFT. Тэр бол нөгөө уцааны юм блэ? Офшор гэдэг. Тэднэртэй би сайн нэг ажиллаж үзсэн, юм ярьж үзсэн. Тэд нар бол зүгээр сэтгэлгээний шин сэтгэлгээний шал ондоо. Одоо тэр хингээд Батөлөг үлзийгээд кинонд оруулдаг болсон байна. Одоо нохотгоо юм нэгэд өгдөг. Яа, тэд нар мэднэр бол те амар гоо сэтгэлгээний тийм гоё юм ээж илээ. Тэгэхээр ер нь бол одоо бид нар амар их нөгөө өөрсдийнхөө үеийнхээ муухраар дайрах нөгөө нэг болохгүй байгаа юм үзэгчдийн хүсэлтээр гэдэг дайрдаг мардаг юм одоо бүгдөө бол болох хэрэгтэй. Нэр бид нар өшөө бүр яг өөрсдийнхөө үеийнхэндээ бид нар өшөө чанартай юмнуудыг тавих хэрэгтэй юм билээ. Маш гоё хийгээд бүгд бүр жоохон чанартай болоод эхлэх юм бол бидний үеийнхэн ч биднийг хайрлна. Сүүлдээ магадгүй чанаржааж эхлэх юм бол бацаанууд биднийг хүрч үзэхийг ч аргагүй байхгүй. Тэгээд эхлэх юм бол амар гоё болох. Хүүхдийн зохиол шин байлээд хэлжсэн. Та нар ингээл томчууд зориулт тоглолт хийгээд байгаа юм. Та нар штэ зүгээр хүүхдийн амар зүгээр л тасарсан юм зүгээр насаараа хаална. Энэ хүүхд чи ингээл өсөө бич. Тэгээд дараагийнх нь гараал ирнэ. Тэр жижиг л үзэхгүй л бол ерөөсөө тэр хүүхд одоо хүүхд биш. Зүгээр хүүхд зориулсан юм. Өнөөдөр хүүхд зориулсан юу ч алах яг энэ гэж байгаа. Яг ингээ эргээд ингээ бодоод ичхад яг үнэн байгаа. Ковид гэснээс киноныханд ковид амар длаг нөлөөсөн үгүй юу? Энэ одоо IPTV-д нэг юм хийдэг. Нэг талаараа бас айгүй их чанаргүй кино контентууд их баг шүү дээ. Ер нь үнэн тийм. Яруу сандруу тий. Одоо зогны хугацаанд надад бол тэгж бодогдод шүү дээ. Яг нэг юм зүгээр нэг газ хийгээд мөнгө олчих гэж байгаа юм шиг юмнууд амар их харагддаг болсон байлээ. Би болохоор ингэдэг байхгүй юу? Монгол юм гэхлээр нэрээ юу хийж юу гэж заавал сонирхож үздэг байхгүй. Тэнгүүт зүгээр би навш гэж бодохоор юмнууд амар их байгаа. Яг зөв. Тэн дээр чанартай байсан юм нь эхлээд бол зүгээр байсан шүү дээ. Яг хийдэг юмнуудаа чистний хийжсэн аа. Сүүлдээ бүр яг ингэ. Яана гэмээр юмнууд айгүй их байдаг болчих. Ер нь бол ер нь чанартай хэрэгтэй. Бид нар ч одоо манай имас сурдагч ч өөрөө X төцийг өгшөлтэй байхгүй. Тэгээ яа тэгэхээр зэрэг чанар их хөлдөг. Хизээч муур мэтэл хийж болохгүй. Ягаад бол нөгөө ах ихснэрийн нэр гарна шүү дээ. Нөгөө нэг одон чимэг хааглуу оноо идэртэй хамт үзсэн. Нөгөө найдаа өшөө шамирч юм хийж. Тэгэхээр зэрэг бид нар ч маш чанар их хөлдөг байхгүй. X төц продакшны нэг чанартай байсан шалтгаан найруулагчтай ажилтдаг. Тийм байна тийм. Тэ? Найдаа өштэй ажил. Тэ, найруулагчтай ажилтдаг. Найруулагчтай. Манайх одоо энэ юугаас фракц дөрөв хийх гээд байгаа. За. Фракц нэг нь дэлгүүрийн хулгай хийсэн. Тийм. Тэгээд энэ номингийн нөгөө захиралж юм лээ. Баяр сайхан захирал бүх нөгөө маркетинг хүмүүс дуудаад үзсэн. Та нар энийг үз манай дэлгүүр араа ийм биш үстэй. Номингоос юм гусдаг биш үстэй. Үзүүлсэн гэж байгаа. Тэгээ фракц хоёр ч болохоор зэрэг юу байхгүй. Нөгөө нэг сонгуулаар хийсэн. Хоёрхан кофе шоптой хоёрхан хүн байсан. Нөгөө зарчт буудлын рестораны хоёр ч амар алуун. Тэгээ сонгуулийн төлөө өсөлтөд кофе шоп дээр зөөгч нөгөө нэг юу хоёр нь л цэвэрлэгч хоёр нь ялчиж байгаа байхгүй. Тэр тухай сонгуулийн лойр хийсэн байхгүй. Тэгээ гурав дахь нь болохоор нөгөө дээшээ төв гэдэг. Дээшээ төв тийм. Тэр ихтэй өөрхөн байсан. Одоо фракс дөрвийн санаа явж байгаа. Тэр үлстэй алсан санаа байгаа. Хийн л дээ. Тэгэхээр нөгөө төөтахын хувьд одоо ингээ гуруулаа ингээд ярианаас магадгүй хүмүүс үсэж байгаа дээр цом төтөөр сууж байгаа юм чи өстой бахан инээж авъя да гэж хүмүүс бодох бах те. Тэгээ одоо ер нь бол бид нар аягүй гоё ийм гоё юмнуудыг ярьдаг хүмүүсийг олон болгоод эхлэх юм бол зөвхөн энэ нэвтрүүлгэрч гисэн кофе шопт те уулзаад ингээд гоё ярилцаад ингээд бие биенийхээ олоод ингээд бүр олуулаа олоод
Тэгээ бид нар бол нөлөөлөгч хүмүүс юм ч хүссэн. Энэний нөлөөлөгч гэж юу гэдэг ингээд энэ комент орж ирэх л байх л да. Энэ блог гарахад гэхдээ яалтчгүй бид нар нөлөөлөгч баг. Бид нар чинь нийгмийн урдлагч байгаа. Тийм намайг дэмждэг хүн байлаа. Дэмждэг хүн байгаа. Таныг чамайг дэмждэг хүн байгаа. Тэгэхээр бид нар яг энэ нөлөөлөл дээр нь энэ гоё зөв юм руу чиглүүлж байгаа хүмүүс айгүй олон болоод ах юм бол нөгөө нэг цэвэрлэгээч явагдаад. зөвлөгөөч нь яг энэ байхгүй тийм. Тэгэхэд одоо олон хүн хийх тусмал нөгөө нэг л цаг хугацаа гэдээсэн шүү дээ. Тэрнтэй адилхан тэгэл засарч эхлэн л дээ. Одоо замын хөдөлгөөн дээр ч санагдаж байгаа шүү дээ. Одоо манай блог энэ юу чинь подкаст чих онцлогтой. 3 үеэс бүрдэж байгаа. Одоо 2 дугаар үеийг орно. 2 дугаар үе рүү энэ хажуудлын студи руу орно. Тэнд юу хэлж байгаа гэдэг бүгдээр очиж үзцгээдэг үү? За ямар Би чи өөрөө нөгөө нэвтрүүлэг хийж исэн хүний хувьд чинь тэр нэг окей л гэсэн бол тэр хүмүүс юу хийлгэн тэгэл Бүгдийн дайрмаг хамаагүй шүү дээ. тэрийг бүгдийг л хийх ёстой шүү дээ угсаа тий. Тэггээл ирсэн сууж байгаа юм шиг. Тэгээд яавал яаж таашиглуул. За тэгвэл тийм хөдлөе. Тэгөө. Event тэтгэгч Аялалд амтлын Талын Монгол брэнд байгаль их бүтээв. Элэг нэгт холын саднаа хөтөл төр тусдаг нь Монголын өсөн. Эдийн умдааныхан дээжийг хүндэтгэн барьдаг нь дорны заншлаа. Дэлхийн дэдэд тархан сольсон Монгол түнээ Талын Монголын орц хангалсан зоогоор дайлаа. Талын Монголын брэнд байгаль их бүтээв. За ингээд Trimix подкастын маань 2 дугаар үе эхэлж байна. Манай хоёр зочин маань одоо ингээд Avamix орчуулгын студид кинон дуу оруулах гэж байна. Та хоёр нь урд нь дуу оруулж үзсэн үү? ястаа ордож байсан. Цаамаа үзчихсэн үү? Надаас чин тоолгож дуу оруулах вэ одоо. За тэгээд дуу оруулж үзтээ хоёр мэргэжлийн дуу оруулагчтай хамт. Дуу нэлээ бас айтайхан дуу оруулдаг хүнтэй бол бас айгүй олон жил хамт явсан. Тийм үү? Яралтай. Тий, яг нэлээд гайгүй дуу оруулдаг Янка гэдэг хүн. Оо тий. Equate. Тэнтэй ч баг амьдрсан. Тэгэн штэ. Тэгээ яг өнөөдөр ингээд нөгөө та хоёр маань дуу оруулж үзэх чинь тэгээд жүжигчтэйгээ тоглолтыг хараад дээрэс нь характеруудыг бас ил гаргаж өгнө шүү бас. Тэгээд уншаад. Тэгээд тэрийг уншин, тэрийг хараад, тоглолтыг хараад, наад текстээ хараад тэгээд за тэгээд дөрүүдээ хуваарлаад авсан байгаа. За эхлэх үү? За эхлэе. 3 жилийн ажил. Яасуу удаа юм бэ? Хинтээ хамтрах юм. Байхгүй цагдаа прокурор хинч мэдэхгүй. Хөөх. Хой залгаас нэвтрэх гэж байгаа юм уу? Нэг нь шинком, нэг нь харагдал. Би явах байсан уу? Та явах байсан. За. За алчлаа. Энийг бас давхар харах юм. Харна штэ бас тий. Овшоо, наад үг мөгөө хараа. Солонгос бодыг бид яг харчаад байх юм. За. тий, эн чин дуу оруулагч яг л тэрэндээ гол нь аахгүй юу? Чанга юм тий. Чанга. За. Би шинко болъё. Зойлогч нь новш чинь гараа буулах. Хүнтэй цуугаагүй байж. Би аль хэдийн ихнэр хүүхдтэй болсон хүн. Дасгийн дарга. Манай хүү анхны үгөө хэлсэн. Юу гэж хэлснээ мэдхүү. Юу гэж бодож байна? Гэр бүлээ ашиглах юм уу? Миний ээж хүнд өвчихсэн байгаа. Дасгийн дарга та мэдж байгаа шүү дээ, тийм ээ? Манай хүүхдийн анх хэлсэн үг нь дайди. Гидсэнд байхад ээж нь англи дуу сонсдог байсан болохоор анх хэлсэн үг нь дайди. Ийм байх чинь би шоронд орж болох уу? Жохонсоо. Энэ удаа чи үзээд алт. Ийм чухал ажилд яагаад над шиг хүнийг ашиглаж байгаа шалтгаан нь юу юм? Дараа зан чамд зохихгүй. Актемд байхдаа чи ангидаа шилтгэн байсан. Би чадахгүй, үгүй, хийхгүй. Хийхгүй гэж хэллээ шүү. Энэ ахаар хийлгэлдэ. Дандаа хамгийн амархан ажлыг хийдэг штэ. Зойлогч нь би хамаг олиггүй ажил хийдэг үстэй. Ахаа, худлаа яриха болоо. Уу дасгийн дарга наач тэгээд байна штэ. Тэргээр хийлэг дасгийн дарга. Энэ удаа ах шоронд орох заа юу? Ой. Чи танаас ингэж уншиж тийм үү? Нэвтрүүлгээс шууд хараад. Үгүй яах юм ч тээ. Ямар амар хэцүү юм шүү. Гонконгоос ачааны хөлөг онгоц Инчоны боомтод ирсэн.
20,000 хулс бас идэд эфедрин авчирч байгаа. Шөнө 2 цагт бомбтод ирсэн. Чи Ирэх цагийг нэчгсэн байсан. танилцуулга хийж байгаа мó? Гайхуулж байгаа юм шиг яар. Цаг нь болохоор сайн хийнэ. Аргагүй л хөөх юм аа. Аха. Ажлаа хий. Жохянсо. Тэнд өвчин нударганаас өөрсгөө чухал. Итгэл төрүүлэхээр хилээд үз. Манайх 2 цагт Инчоны бомбтод ирсэн. Даанч мэдээлэл алдагдсан. Бомбтод хаа сайгүй цагдаад байж байсан. Яалтай байлээ. Улсаа буулгачаад онгоцон дээрээ 7 хонсон. Хийх юм юу ч байгаагүй. Даанч онгоцон дээрээс бид нар хятадын хуурамч Виагра олсон. Тэрийг хараад Солонгос хятад нөхдүүд үйлчлэх юм байна уу үгүй юу гэж үзье гэж бодож байгаа. Тэгээд бүгд яахаа мэдгээ байсан. Хуурамч Виагра хүртэл үйлчилдэг байх нэ. Үйлчлдэг юм байлээ. Тэгээд нөгөөдүүл чинь төвчгээ байгаад онгоцноос гарч яваад барьчихсан. Тэр нь бид нарт өгөөш болохгүй юу? Ачааны машин хурдан дууд гэдэл ачааны машин ирэнгүүт бид нар ачаагаа өгчөөд яваад өгсөн. Солонгос хятад ажилчид яз. Бараага буулгачихсан гэд байхад нотлох баринд байхгүй болохоор тэднийг судлахаас арга болсон юм. Халалуя. Виагра бүгдийг аварч. Виагра өгсөн хүнийг ч авардیں۔ Гимсоха ирсэн баха. Хэлэх юм алгу. Тэгсэн. Ирээд удаагүй зүрхний шигдээс болоод өгчихсэн. Зүрхний шигдээсээ. Хөөе. Ашгүй дээ. Миний сонсноо тэр навш чинь чамайг алхаар албаар энд ирсэн гэсэн. Хин явуулсныг нь мэдхүү. Бенчол ах явуулсан юм. Навш чинь гэнтхэн зүрхний шигдээс гин шүү. Тэгээд яах гэж байна? Гарахаараа авга ахыг алах гэж байна уу? Би бэлдэж бай. Өршөөлгүй новш. Авга ахыгаа ална гэж яаж хамаагүй ярьж болдгийм бэ? Авга ах гэж шүү. Манай авыг өгсөний дараа намайг асрамжингад төгсөн новш. Ямар юмных нь авга ах байдгийм. Хар. Хөөе. Миний нүдийг хар. Намайг пеньоны биш хамхионы хүүтэн гомн захиаллаа гэд үнснээс авчдад ийм болсон юм. Тэгвэл чиний л буруу шүү дээ. Миний бурууч буруу л да. Пеньоны хүүтэн гомн хамгийн амттай. Ямар тач. Дай гарах юм бол хүүхдүүд мөнгөтэйгийнхэн талд орно. Одоохондоо хардсанаад чимээгүй байж бай. Чадахгүй. Тэр хөгийн новшийн дэргэд сүүлдээ шарвалцуулсаас алхаж байна. Тэр чи яах вэ? Мэдсэн үү? Аанчо хёнсоо гэдсэн үү? Тэр новш энэ чөний алтан товор бүлэгт байсан байна лээ. Характерыг гоё гаргаж штт. За дуур болох хэцүү нөө. Хэцүү. Энэ чинь нөгөө нэг инхаатай хамт нэг жил амьдэрсэн гэсэндээ бас нэг овоо дөртөө штт. Өчнөө жил үү? Тэгэхээр хүний эзэмсэн мэрэгэл ийм гоё байхгүй. Хаанч тэ ингэ. Ер нь гэхдээ энэ одоо орчуулгын киноны дуу оруулагч жүжигчин гэж явдаг шүү дээ. Гэж явдаг тийм. Тэгэхээр энэ бол үнэхээр юм бас айгуу тийм чухал мэрэгжил, чухал юм салбар байгаа урлаг дотор. Одоо энэ гадаад киног бид нар ингээд хэлгүй хүмүүс ингээд хэлээр нь үзээд бол үйлдэлээр нь яг ингээд юм экшн киног ойлгодог шүү дээ. Тэгээ энэ драма кино миног бол одоо юу тэр нанд өгнүүдийг ойлгохгүй тийм. Яг энэ жүжигчдийг бол хүн таньдгүй. Тэгсэн мөртлөө бүр ингээд туршлагатай болоод ингээд олон хийц кинонд дуу оруулаад байгаа хүмүүсийг ингээд уулзаад ярихаар чи юу вэ гэдэг тийм. Манай дотны хоолоо одоо Дарма ах байна, элбэг сайхан ах байна тийм. Тэгээ одоо ялалт байж байна. Инха гэдэг очиж өөрөө Кимийнхаа дуу оруулжсэн. Тийм. Тэгэл гэх мэтчлээ ингээд одоо манай ангиас чинь Жавха дуу оруулж, Чинзоо дуу оруулж, Инх хоёр дуу оруулж, Мөнгөтлөг дуу оруулж, Дэндүү Эрдэнэ хоёр дуу оруулж, Оюун чимэг дуу оруулж, Хувьзээ Эрдэнэ Монгол дуу оруулж. Манай ангиас бүгд бараа оруулж ирсэн шүү дээ. Бараа оруулж ингээд бүгд инх хоёрыг дагаа киног оруулсан. Киноны дуу руу. Тэгээ би бол бас нэг юм боддیں۔ Кинонд дуу оруулдаг жүжигчин яг кинонд сайн найруулагчтай тоглох юм бол
Юу нь бол амар санд болоод. Тийм. Нөгөө энэ текстийн нөгөө нэг текстний утга нөгөө өгүүлэмж тэр подтекст те тэр текстийг аюу гоё тийм нюансыг нь аюу гоё амьдруулж лээ. Маш бас худлааж үжиглэх үе байдаг шүү дээ. Кинонд оруулдаг жүжигчд бол яаст амар гоё зураад байдаг хөөхгүй. Найрагч хэлдэг шүү. Наад өгч яг ийм утгатай байхгүй гэж ойлгоо. Кинонд оруулсан жүжигчдэн бүгдийг нь ойлгоцсон байж байгаа. Тэр бас манай урлагийн салбарын бас энэ арын хүчирний ардталт байдаг те. Хоолоогоор энэ хүний цэнгэрлэгцэн гэрт дотор байгаа энэ дэлхийн Монголын бүх шилдэг кинонуудыг яг үүндээ жоохон эвгүй темпертэй жүжигчний хоолой хүртэл дууруулсан жүжигчд байж лээдэг шүү дээ. Тэгэхээр бас энэ арын албанд фронтд байдаг яг энэ дуу оруулдаг жүжигчдийг бол үнэхээр сая өнөөдөр яг бүтэн утгаар энэ богинохоо минутанд мэдэрлээ. Тань бол амар салцсан мэдрэмж байна нэр. Тэр дууг сонсоод тэр энэ текстийг хараад явна. Ер нь бол би техник нь ойлгочлоо. Киногоо үзэхэд дуурал бол ихлээр нэг үүсэх бах те. Гүйлгэж үзэхгүй. Шууд. Дөрүүдээ аваал те. Хоолойны тембер мембрийн сонсч монсохгүй ориг дөрийнх нь Шууд яг ингээ суурин дээрээ шууд киног анх үзээд шууд сонсоол. Яа, амар юм байна. За та нарт бууж өгөө. Та бууж та хэдтэй бас Амар амттай. Баяр үргийн. Дүрийн бичсэн байна. Тэгээд дүрээ харж байгаа л за тэрийг авъя гэл тэгэл өгөөл. Тэгээ ерөнхийдөө бол энэ өөрийнхөө хоолойг бол яг энэ дэр ороод ирэхэд нь тэн дотор нь бол амьсгаа нюанс те нөгөө жүжигчний харагдсан инээс нь тайвшин мавсан бүх юм ингээл явах юм байна. Энэ амар юм байна. Одоо 2 цагийн кино гэсэн чинь хэр хурдан гаруулах вэ? Тэгэл яг хоёулаа бол нэг цагийн дараа жоохон өөр. цагийн дараа бол бас нэг өөр. Нэг сүртэй ялгаа гарахгүй 2 цаг 30 минут ч юм 40 минут болоо. За тэгээд орчуулгын киноныхаа бас энэ бас тэгээд дэлгэцийн өмнө ингээд нүүр нь гардууч гэсэн арталтан дуу хоолой ингээд явж байгаа бас юм мундаг уран бүтээлчтэй бас ажлын амжилт хүсье оруулаа. Окей. За тэгээд подкастаа 3 дугаар үеэр орох. Би ихтэй яг энэ хоёрыг авчиж нэг өшөө авмаар санагдчихлаа. Өшөө авчлаа. Би ч бас яг түн шигийн шууд нэвтрүүлгүүд дээр амар шүү дээ. Уралд зөфлөөрн дээр текст гарна. Яг хөтлөгч нэг минутанд 2 минутын дотор ярих секунд өгөөд те. Тэгэхээр тэнд ингээд миний яг заавалчгүй төсөө текстүүдийг өгчин. Бус текстүүдээр нь бас өөрийн импровизац явна те. Тэгээ та нарын текстүүд заримдаа бэлэн юм байна. Бид хоёрыг нэг яг тэр яг түн шигийн тайзан дээр авчиад нэг хэд хамтчул тавьчихчих. За студио За баярлалаа. Хэн блэ? Төвчин. Төвчин үү те? за байна. Цус төгсөн үү? За баярлалаа. Кууц төгсөн үү? Баярлалаа. Цаамар солон байна. Санжаад орж байгаа. Гоё юм байна. За найруулагч нарт баяр хүргэе. Амар ажиллана гэдэг нь. Юу. Энэ бол нэг амар ажил биш юм байна. За манай энэ подкаст маань 3 дугаар үе эхэлж байна. Тэгээ манай энэ хүү подкастын ерөнхий бас ивент итгэгчээр ажиллаж байгаа болж юм гээд та хоёр мэдхэл үдээ одоо адуу өхөр сарлагын махаараа хийсэн. Тэ чи бол мэднэс л. Үзээгүй юм байна. За миний тавган дээр байж байгаа. Уртлын тав ерөөс амсаагүй ш та ирсэн. Энэ уц дээр ба. Jerky юм байна шүү дээ. Тийм. Одоо энийг биш үү? Задлаар эндээс самсуулах наас самсах уу? За энэ урдаас самсчих. Энэ биш үү? Ерөөсөл хаана машиндаа ингээд тавьчихаар хөдөө хээр газар ингээд нэг хөдөлгөөний хойдолд ингээд нэг дуучин дуул хооронд ч ингээд идээд байж. Чи ч студид очиад дуу үчиг хоорно ингээд гоё уусан тий. Гэтэ яг нэг хатсан тэнэг нөгөө Европын мах шахаас дээр авч байгаа. Тий, шүүстэй бас зөөлхөн. Ивент итгэгч дэлхийд ганцхан Монгол махан снэк Бодшин брэнд. Замдаа идэх юм авсан юм уу? Нэг юм мартаагүй замдаа үлсэн штэ. Бодшин брэнд. Дэлхийд ганцхан Монгол махан снэк Бодшин брэнд. За 3 дугаар үе маань их сонирхолтой. Суглаас болно. Зам. Энэ доор штэ ингээд нийгэмд болохгүй байгаа сэдвүүд ингээд доор ингээд бичсэн бодоош наруулаа. Энд бол юу л байгаа. Одоо архины тухай л байж гин. Өшөө тэгээ дээрэс нь одоо юу ч юм нийгэм болохгүй толгомжтой сэдвүүд байгаа ч. Нэгийг сугална эргүүлж байгаа. За яа. За тэгээ өнөөдөр энийхээ тухай өөр юм ярихгүй. Скутер гэж. За скутерийн тухай. Амар сэдв биш. Гоё сэдв биш. За тэгээ скутерийн сэдвийг ярихаа өмнө цаамаг үүсэлээс хастаа скутерийн тухай. За энийг мэдвч. За би ч өөрөө сугуун унжсан. гэртээ нэг машинтай. За бас унж өссөн гэхээр бас хэцүү баг.
Дугуй төрж өссөн. төрж өссөн. Төрж Төрж өссөн. Цагирган дугуй төрж өссөн. Хоёрт бас жоохон боломжтой айлын хүүхдүүдийн дугуй гуйж ундаг стил юм. Кама гэж нэг дугуй байдаг За байсан. тий. Украин Украин. тэрлүү ингэж хөлөө ингэж хийж байгаа. Ингэж айлын Өрөөл Арам дундуур суугаад бах хөл хөл өрөхгүй. Тэгээ ингээ арам дотор нь ингэж хийгээд яг энэ талд нь гарчаад ингээ дугуй. Жайвар гал нэг юм. Тийм үе хүн байна. Тэнгүүд нэгш дугуй бууж үзээгүй тэгээд яг найзуудынхаа дугуй гуйж муугаал. Тэгээ бид нар чи яг нэг 10 жил ахлаханд орж явахт нэг дугуй төрөөсөн юм үйлчлэгнүүд аяг байхгүй. Төмөр зам амаар тэгээд нэг мөнгө суулгаж байгаа дугуй төрөөсөн. Хоёрт би өөрөө техниктэй нэг тийм сонирхолтой биш. Эхнэр өтөр дундаа нэг машинтай. Тэгээд магадгүй зээл хөө авч байгаад хоёр машинтай болчихно эсвэл ингээд болох байх л баг. Гэхдээ манай эхнэрийн нэг гоё анх хэлсэн юм бид. Дундаа нэг машинтай байя. Амьдралын бас нэг нандаа харьцаа. Тэ? Нэг аавн машинтай цугийн уун өчгөлтөд аавн. Окей. Тэгээд явж исэн одоо машин юус унах юм сонирхол байхгүй. Манай хот ч өөрөө машин унах ш тийм зориулттай юм биш. Би ингээд нэг юм яруу санд руу дахиж ивж байгаад очихоор зогсоод болтохгүй. Дандаа хаалттай тий тэрэн дүүрцэн тэгээ байхгүй хаяад орох юм тий. Тэгвэл ачаа явчихна. Эсвэл зургийг аваад тавьчихна. Хардлан шеэр гэв тэгээд сэвүүлээд алуулна. Тэгээд ер нь ихнэр машинаар би ингээд таксигаар барайл Нэг бол алхаал. ер нь дандаа такси бариад ойрхон газар нь алхаад улаах үед. Гэсэн сүүлийн үед би энэ Tapa Eco-Bike гэдэг энэ хоёр юмны аппликейшн татж авсан үеэс хойш би одоо тэр хоёрт бүр дуурлаад. Тэрний өмнө нөгөө цинкер дашкагийн оруулж ирсэн нөгөө jet гэдэг шүү дээ. Анх ганцхан jet л байсан. Тэгтээ анх секрет хэлсэн. Анх ганцхан jet баг. Jet-ийг унаад бас нэлээд ажил амжилж исэн. Тэгээ ерөөхдөө хараад ингээд энэ ямар айтайхан юм бэ? Энэ ямар зүв юм оролцсон юм бэ гэдэг. Одоо тэрийг хэрэгэлдэг ингээд амар их хүмүүс болчиход байгаа юм. Тийм. Энэ бол айгуу сайн тал энэ хот дотор бас байх хэрэгтэй юмуд энийг юм байна. Зүгээр энийг олжсон хүмүүс бас баярлж байгаа. Тэгээд тэр хүмүүс нөгөө яг бидний өөрсдийн юмд хандж байгаа хандлага л ерөөс тэр байдаг байхгүй. Тэг яг скутер, мотоциклууд одоо сүүлдээ бүр ингээд амар их болцсон. Ашиг орлогоо бодож л байгаа байх хэвээр. Тэгээ манайхан ч өөрсдөө юм бид нар ч өөрсдөө гой хандаж сураагүй. Нөгөө нь Солонгосын хогийн сав босгодог. Арай ирээгүй байж байгаа байхгүй. Тэгээ хамаагүй хүний зам мам хаагаад ингээд хэвтүүлээд унаад ингээд. Тэгээ дээр нь тэр тусмаа тэр скутер унтсан хүүхдүүд тэр суран унтсан хүүхдүүд хин тэндээс гарч ирээ. Би нэг суроонд скутерэнд мөргүүлсэн, суроонд мөргүүлсэн. Машинтай явж байгаад нэг сураантай хүүхдийг гусгаа алдсан. Яа. Сураан ч өөрөө чимээгүй ороод ирсэн. Тий. Тэгээ айгүй хурдтай. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ чинь хотод ингээд би ажил амжуулж гин, та нар ажил амжуулж гин хэрэгтэй байгаа гэдэг ч гэсэн бид нар энэ дээр нөгөө хуулах сурчлагаа ойлголтуудын сайн өгөөд маргааш чинь нөгөө олигтой гүйлтийн замч багтай газар чинь машин дундуур ингээд дайруулчих гал ингээд жоо сайн талч байна, муу талч байна. Тэгээд зарим одоо энэ скутерийн газрууд ерөнхийдөө жоохон анхаарах хэрэгтэй. Мөнгөө ингээд нэг аривнаар цэнгэлдэг гэдэг юм байдаг шүү дээ. 7 хоног моногоор гэл зарим тэр одоо энэ power bank гэдэг аривнаар нэг бүсэн цэнгэлчээд авах тоолонд хинхэхгүй амар явъя гээл те. Ингээд жоо заримдаа ингээд мөнгө цаас налга болцсон байж мэддэг. Тэг нэг юм дутуу юмнууд их байгаад ба. Тэгээд энэ дээрээс хүүхдүүд уунч хөл гараа амар их халцалж байгаа, амар их бэртэж байгаа. Хүн бэртэж байгаа гэх юм. Машин тэрийг мөргөж байгаа. Тэгэхээр сайн ч юм байгаа, муу ч юм байгаа учраас энэ скутерэн дээр бол нэг бас нэг жоохон хүүхд залуучууд руу хүмүүс рүү хандсан нэг юм жоохон контентууд энэ бас ашиг орлого болж байгаа юм чинь контентууд хийж өгөөд анхааруулгын нөгөө нэг аливаа энэ хотын юм ч тийм. Одоо жишээ нь тэр юугаар ингээд битэж гимтсэн хүүхдүүдийн кейсүүдийг тийм бас нэг арай нэг ойроор тайлбарж ойлгуулад ингэж шүү, аюултай шүү. Тэ энийг бол зүгээр яг явган замаараа хэрэглэнтэй унаараа тэ. Гэтэ хамаагүй хингээрэ гэдэг юм бас яриул зүгээр юм болов уу гэж би бодсон. Яг бүр сүүлийн үед яг унаад байгаа. Окей. За, ядмын үед. Тэг яг хөгжихийнхаа хэрээр тэгээд давхар нөгөө зам шаардлагатай болчих юм л да. Бас тэгэл бүх зам болгон дээр чинь дугуун зам, скутерийн зам гэж юм байхгүй болохоор бас тэр чинь дутагдал болчихно. Тэгээд тэрнээсээ болоод машин замаар явчихж байна. Тэгэхээр нөгөө
төгжрэлт чинь нэмэр болохоосоо илүү зарим тохиолдолд бол Нэрмэс бол. нэрмэс болоод байдаг. Юм зүгээр харагдаад байгаа. Яг зөв юм байгаа юм л да. Дулаан цагт бол яах вэ те? Скутерээ унаад дунд зогсож ирснээс тэрийг Энэ дээр ахах нь дутуу юм. Би өөрөө алхаж явах үедээ явган замаар скутер байкны тэр сүлжилдээ дундуур явган хүмүүс явах гэж амар хэцүү. тий. Би өөрөө бас унцаж зам руу орохоор айгаад тий араас машин шагналд манайхан ч бас дөрмгүй явна шүү дээ. Тэгээ шүү дээ. Тэгэхээр мөргөл зөргүүлэхгүй тулд бас айгаад тэр чин донжоно заримдаа хэцүү. Тэгээд ихэнх одоо мотоцикл скутерүүд ер нь салж унах шээ тий. Тийм үү. Манайхан ч хаана манай зам ч өөр хэцүү. Тийм л дээ. Ингэсээр байгаа тэр нөгөө амарж юм бас амар. Бас сүлдээ бол ер нь чанга тэнгууд явган хүний замаар би өөрөө алхаж байхдаа мөргүүлч гээд ингээ гаргаад ингээ хэцүү. Өөрөө унаа явж байхдаа дандаа нэг юм старта тулдаг байхгүй. Заримныхан сигнал нь ажиллахгүй. Нэг ард нэрээ уушлаарай. Холдороо хэл гээл. Тэгээд яг хажуугаар хахад нэг юм харстай. Даргатай юм. Тэр чинь ядаргаад шүү дээ. Хүн ингээ чихвч мөхчээр ингээ ажиллаа ярьсан те. Явган замаараа 50 алхаж явхад najууд нэг хөрөө зочоогоо л те. Тэр мэтчтэй юм мсж байгаа хэцүү байна. Одоо тиймүүд яг дугууны зам гэхээр нэг 19-120 хаваар айгуу гоё байгаад байдаг байхгүй. Тэнгүүт нөгөө нэг дугуй явах зориулттай замаар маань хүмүүс алхаад ахаар амар төвөгтэй. Тий. За та хоёрын бодол юм байдаг. Миний бодол юм шүү. За би өөрийнхөө бодлыг хэлье. Та хоёр юу гэж бодох юм бэ? За би уржил алхлаа. Бүтэн алхсан. Скултэй хүмүүс дайрлага алдсан л да ер нь бол. Тэгэд ямар насны хүмүүс унж ийн? Ямар насны том хүмүүс унж ийн гэхээр зэрэг. За өнөөдөр машин авах тэр усуд бол яг дөрмөөр явчих жоох. Машинтай ингэж аваад ингэ л тэгэхоор ингэж гарна. Явгууны гарцаар ингэж гарна гэдэг дөрмөөр явчих. Нөгөө хүмүүс ч бол дураараа явж байгаа байхгүй. Тэгээд би өнөөдөр юу гэхээр зэрэг замын хөдөлгөөний дүрмийн жолооны дүрмийг 11 12 дугаар ангийн хүүхдэд оруулж өгөөсэй бидээс. Бүр альбисаар бүр юунд хичээлийн програмд 3 жил нэмтүүлсэн хүүхдүүд чинь дүрмийг сурахгүй яах юм бэ? Тэр хүүхдүүд чинь жолооч болоод гаргана. Жолооч болоод гарна гэсэн үг байхгүй. Тэгэхгүй одоо өнөөдөр нэг 45 хоног сураад гараад жолооч гэдэг байхгүй. Тэгэхээр гараад тэр бүс чинь дөрмөө мэдхгүй. Бас л өнөөдөр ингээд хаваа хийж байгаа гол шалтгаан нь яг тэр муу юунаас болж байгаа байхгүй. Дөрмөө мэдхгүй. Энэ баруун гаралтаа зам тавьчих юм уу, тавихгүй юм уу? Бүх дөрмөө одоо шар гэлэн асцсан байгаад аль машин алиндаа зам тавьчих тэрийг мэдхгүй байхгүй. Таны саяны наад ярьсан дээр чинь энэ төгжрөл бууруулна гээл одоо төгжрлийн сайд гээл хүн тавиал ингээл явж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ Улаанбаатар хотод улсын дугаар өгөхгүй ч гэнэ. Одоо энэ бизнес болчихлоо шүү дээ бүр. Зүгээр ингийн ямар нэгэн дугаар л 2 сая болсон байлаа шүү дээ. Тийм. Тэгэнгүүт сая 300 болсон. Сая. Хотод чи хөдөлгөөнд орох гэж байгаа бол яг энэ шалгалтыг өг. Гэт бүгднгээс нь авчил та. Бас санал оруулж. Чи ийм шалгалт өг. Тэгээд чи Улаанбаатарын хөдөлгөөнд орох эрхээ аваарай. Тэгвэл хідэн хүн унах бол би өнөөдөр 100 нөгөө чанаргүй жолооч нар маань зөв яваа байлаа да. Дөрмийн асуудал байгаа байхгүй. Жишээ нь би унаа. Тэр нь харин. Тэгэхээр энэ байгаа байхгүй юу? Өнөөдөр би 100 айл дээр шүү дээ. 32-ын тойроос уршаад уртлын уулз хүртэл явж байгаа. Тэнд 40 минут явж байгаа байхгүй. Яг юунаас болж энэ бүглэрд үүсэж байна гэхээр зэрэг хажуудлаас орж байгаа машин ингээл баруун гартлаа иргээл чигээрээ явж байгаа газар чи ийшээ иргээл энэний нэг тагаад маний нэг таглал тэгэл гацж байгаа байхгүй. Тэгээд өнөөдөр яг скутерийн тухай асуудал ярьж байгаа болохоор зэрэг скутерийг хэдүүлээ хэрэглэж болно. Би бол скутер хаяа ундаг. Нөгөө нэг юм цэнхэр юу гэдэг. Тэгээ унаа явахаараа би за аль машинтай яаж явах, аль нэгнээр яаж явах гэдэг мэдээд байгаа байхгүй. Нөгөө нэг 10 жилийн нөгөө дөрмийн мэдхгүй замын хөдөлгөөнд орж үзээгүй тийм хүмүүс ч оронгуудаа бэртэж мэдээд байгаа байхгүй. Одоо нодон бол скутерийн асуудал амар болсон шүү дээ. Амар олон хүмүүс гэмтрээ очсон. Яагаад гэвэл дүрм мэдхгүй учраас. Нөгөө скутерээ зогсоож чадахгүй. Хоёрдугаар гэх юм бол хүм мөрөгч ийн эсвэл машины араас орж ийм байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ дөрмийн хичээлийг ерөөсөө л энэ боловсролын яам өөрсдөө бүр энд засгийн газартаа хэлцээд бүр энэ дөрмийн хичээлийг бүр 10 дугаар ангиас нь бүр 9 дугаар ангиас нь 4 жил нэмтүүлэх хэрэгтэй байхгүй. Өдөө орон нутгийн замд яах хэрэгтэй. Таадагч чинь. Тий. Тэгэх юм бол тэр хүүхдүүд чинь нөгөө дөрмөөрөө яваад ирэнгүүт аав ээж санаа зовхгүй. За миний хүүхдэд жолооны дөрм болж байгаа юм. 12 дугаар анги хүүхдэд 4 жил нэмтүүлсэн. Скутер гахсуу доо давай. Нөгөө хүүхд чинь бүгдээрээ ингээл зөв яг дөрмөөр яв. Тэнгүүт манайхан чинь ер нь эхний үе дээрээ ч юм уу хоёр дахь үе дээрээ л хөдөлгөөнд орж машин барьж үзэж байгаа улс байхгүй. Тий. Тэнгүүт одоо энэ Америк, Япон шигч гэдэг юм уу тийм замын хөдөлгөөний соёлтой болох цаг нь бас болоогүй.
Бидний хүүхдүүдээс гоё болох. Энэ скутер энэ моцигтууд хаанаас ирж нэг хятадаас уу? Хятадаас л. За ойрхон хятад явсан би ч хятад явуулсан байна. Хятад явсан уу? Би өнгөрсөн намар явсан. За тэнд энэ скутер моцигл байна. Моцикл байлаа. Энэ жижигүүд. Тэгэл Тэд нар ч юм өөрсдөө замтай. зантайгаас за одоо жишээ нь зүгээр Вьетнамаар л аваад үзчихэл та. Баг толгойтой болгонд явж байгаа. Тийм. Жинхэнэ толдлоо ялцсан явчих. Тийм. Амар тийм. Бүр амар шүү дээ. Ингээл яваад байна. Зүгээр ингээд арзалцсан юм явж байгаа шүү дээ. Тийм зохицуул тэд нар ч бол яг хаа хэрэглээнд нэвтрээд амар удацсан болохоор ойлголцоод хэрэглээд сурчиж байгаа байхгүй. Манайхан ч одоо надлын урьдчилангаас л эхэлж байгаа хүмүүс. Солонгос Японд байх Зүйлтэй. Японд байхгүй юу? Тийм үү? Солонгослоо би Японд сүүлд очтой хараагүй. Солонгослууд би өөртөө бүр хамгийн ойрхон очсон байхгүй. Би юм бодоод хад солонгос байдаг биш тий. Байхгүй. Тэгээ би нэг юм яадаг байхгүй. Энэ яг хятадтай ер нь хэрэгжилж байна гэх. Манай энэ хажуудлынхан ч бас биднийг бас сайн мүлж штэ бас. Тэгээ лээ. Энд нэг юм гараад ирэх юм бүх үйл төрөнд тултан үйлдүүлэн. Тэгээ эн чинь юу яд юм шиг үлээ түр хальт сонссон. Шууд зээлэр өгчт юм байлаа. Бас бодлого. Тийм. Дэмжээл. Тэгэл ингэ явждаг. Тэгээ би хятад явж үзег ойрд яваг болохоор нэг хятадтай ер нь энэ байна уу гэж би бодоод байхгүй юу? Мэдсэн. Байна уу? Байхгүй хаа. Хаа? Байхгүй. Эвгүй те. Эвгүй. Ер нь эвгүй баг. Тэгээ манайхан ч нэг өөрсдөө нөгөө томчууд нь машинаа барьж явж хагаад дураар ирээд дурахгүй ч гэдэг манайхан ч. Өстой дураар ирээд. 3 дугаар энэс бүр цагаан зураас дамнаад ирэхэд энэ талаар нэг скут өгдөг гаж хэлж байгаа байхгүй. Би сая ингэж анх унж гэлсэн өдрөө засгийн газрын ардны блогер засгийн дэлгүүрүүд гэжтэй. Хойдлын офисын найзынхаа офис руу ороход эндээс айж машины дундуур ингэж явж байгаад нэг игээл тайвшраад араас нь надад исэн байхгүй сандраад нэг ингээ эргэнгүүт нэг даягнангуут нь тэгшэрх гээд хаазаа аваад заяа фүнкэд энэ сквадрын шүүхэд ч мэтлээ. Тийм. Фүнкэд ороход эндээс нэг улаан бүрүүс орж ирээд фүнкэд би мөргөөд хөлөө эвгүй болгоод тэр бүрүүсний уртлын энэ доотлынхны гэрлэн санаж байгаа. Тэр хүүхэн яг машин гайгүй. Тэр нэг дотор чи болгоомжтой явуулдаа чигээд нэг тийм аваар хийж. Тэгээд би дүүнэр тэр шар эднэр бол бас ойрхон зайд бас огцом шүү. Огцом хурд авд юм байдаг шүү. Машин мөргөд хүн мөргүүд бас нэстэл мөргөхөр юм. Тэгээ би зүгээр одоо энэ скутер унаад одоо 100 жангал унаа. Одоо чинь дөнгөж 5 сар шүү дээ. Тэ 5 6 сар болж байна. Одоо 7 сар, 8 сар, 9 сар, 10 сар хүртэл унаа шүү дээ. Зүгээр хамаалал та нар өөрсдөө залхуурахгүй яахгүйгээд одоо ингэ залхуурахгүйгээр өөрөөсөө аюулгүй байдлын дээр явах юм бол хамаалах шүү дээ. Бүгдээр юм уушаад сурцсан. Уушаа бичээ сурцсан. Замын хөдөлгөөний дүрм гэдэг юм байна. Тэр дүрмийг бас ядаж харж байгаа байхгүй. Бол итгэл ойлгомжтой. Итгэл ойлгомжтой. Манай хоёр хүүхдээр дуртай болсон. Тийм үү? Би өөрөө нэг төрөөсөж авчираад гэр дотор нэг машин ордог байрныхаа тойрог дотор нэг гэрээс суулгаа ээжлээ тойрлоод би бас буруу юм хийгээл аа. Харин тийм байна. Домтой болгож байна. Хань. Тэгэл чамайг нэг өдөр буруу харагдчихл гараа хийсэн үл яах вэ? Тэгэл машин ороо шүү дээ. Тэгэхээр аюултай байхгүй. Бүр бага насны хүүхд унуучлахгүй юу гэсэн. За ер нь өөрөөсөө засаад. Засаар. Одоо яг өдөр На энэ юу ч гоё юм уу? аяар гоё юм. Аль нэг зарлаад өчилдөө одоо. Аль адууныхаа гэдэг юм уу эсвэл асаа гэдэг. үхийнхээ гэдэг юм уу? Таа бол доолж штт. Наач нэрээ зөөлхөн гоё юм байна. За манай бас нэг юм идэх чи бас Монконд шар төстэй молко гэж байна. Та нар Оросын молко л хийжсэн зү. Шар тостой молко. Шар төстэй молко ааталтай цамаа чи. Надад чи ста хараагүй юм биш үү? Энэ Монголын үндэсний үйлдэл. Монгол юм тийм. Монгол шар төстэй. Шар төстэй юм молко байгаа. Шууд ингээд юу гарна хийж болно. Кофенд найруулж болно. Эсвэл цайн дээр хийж болно. Эсвэл шууд хуурай гарна. Одоо өөрөөр нь юу татхан дээр тавь хийж болох юм тийм. Эко. Яг тэгэхээр хамгийн урд нэг хадгалах хугацааг нэг уртсгаар ямар нэг бодис хийдэг өнгө оруулж тийм тийм бодис уу яг эко. За. Гоё юм. Ийм бэлтгэх юм байна. За цоог бол юунд орчлоо шүү. Тэглээ. За манай бас нөгөө ивент тэтгэл маань энэ талын Монголыг та нар одоо бүгдээр л мэдэх байлгүй дээ. Талын Монголыг бол Талын Монголыг бүгд Талын Монгол. Бас энэ бид сүүлд нөө инх эрдэмтдээр Америк руу яваад байгаа. Энэ шасууны чихэр манай нөгөө хошхон самар. За энэ гурав бол одоо энэ бол өстой бүр жигтэй хамж явах хэвээр байна. Махаа сандсан нөгөө мах хоттой газар хоол газар удцсан байгаа нөгөө махаа сандсан тийм хүмүүс энэ бол яа тасархаа юм байна. Энэ бас л
Часил гişтэй. Ойлвол шүү дээ. Kasi биш дээ одоо энэ удаатай хуурга энэ юутай шил мүлүүд байгаа. Гурилтай шил. Тийм биш үү? Тий, энэ. Одоо энэ чи бүр аялалтай гарч ирсэн байхгүй. Энэ одоо ингээд нөгөө энэ жилийн аялал зугаалгын үйлрэл эхэлж байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь туузан гомгод байж чинь. Тэгэл хөдөө очиод хуваалгалаа чинь. Талын Монголын гоё шивтэй гом. Плетиндээ тавил. Юу яагаад? Плетиндээ тавих. Плетиндээ тавиад шууд усраад усыг л энэ заавар байж байгаа. Тийм байв. Наас юу вэ? Инст гоё шүү дээ. Тэгээд нөгөө зарим үед нэг яарч нэг хоол мал хүлээгээд мах цагаа гэсгэхэд ингэдэг шүү. Тийм баггүй нэгэ шууд задлаад усыг усыг л. Тэр нь бол бэлэн гоо мэдснээс дээр л. Өө бэлэн гоо самаа. Хайрхан шөл уух нь шүү дээ. Тийм сайхан шүү дээ. Миний муу бэлэн гомч устай. Америкт явж байгаа л тий. Хоол нь хүнд шүү дээ Америкт. Тийм шүү дээ. Яг шүлсөөр. Яг айл мадруу хоол үтэн байнга айлруу орох ч хэцүү. Тэг жоохон шүлсцээ явж байгаа л Солонгос л үр таарлтангууд ороод Нөгөө салгас гомгоо. нөгөө мөөгөө итгэж бас анхан дүрстэйгээ уулзсан юм шиг юм байна. Тийм шүү дээ. Одоо тэд нар шиг энийг тийм болох хэрэгтэй тий. Тий. Тэгтээ энэ хашид шөл хийгээд явж чинь юм. Бас яг адилхан. Бүх юм бий байж байгаа. Шүлэн часаж гинөө. Янз. Энэ өстой яг Наа чи харин нэг бол нэг төлөвд орж байгаа дөрөв худлаач яаж байгаа юм биш үү? Үнэхээр гоё юм. Гоё байна. Тасрахаа. наа чи харин зөөлөх юм. Жерк чи нэг юм Хатуу гэдэг. ялгаатай байдаг. Энэ би уудаг хүмүүст бүр тасрахаа юм байна. Тийм ээ. Гэтэ наац ч юм бол одоо машин тэргээд өдөр хооллож амжихгүй хоол унтанд орж амжихгүй. Төвчрэл дунд гэдэг. Төвчл дунд наач бол жинхэнэ хоол гэхгүй. За энэ скутын тухай хэдүүлээ өөр өөртөө өнцгөр тримикс хэлээ. 3 талаас микс хэлээ. Тэгээ ямар ч үсэн өөр өөртөө санал бодлоо хэлээ. Ямар ч үсэн дүгнэлт хэлэхэд дугууны замтай болох хэрэгтэй юм байна. Нэг унц сурцсан байх хэрэгтэй байна. Дээрэс нь энэ жолооны энэ дүрмийг бол заавал одоо энэ хүүхдүүд бүр одоо нэг 18 хүрснээс хойш жолооны бүрс биш. Тэгээ энэ ч одоо нэг юм зайлшгүй хэрэгцээ болчихлоо шүү Тэгээ заашгүй хэрэгцээ болцсон. Би наадах чи яагаад бидгүй хэр ингэж оруулаасаа гэж боддгоо хэр зэрэг. Манай доотлын үе гэхүүч манайхаас доош 3 дахь үеийн 3 дахь үе төгсчихсэн 10 жил төгсчихсэн гамбаа гэдэг залуу. Тэр чинь 5 дугаар анги үдээсэн. Аавынхан гин гэх нь бие ингээд хөдөө 53 ингээд унцтай байгаа. Тэгээ сумын тавир өөрөө машин аавынхаа машиныг аавыгаа аваад авчихсан. Тэгэхээр тэр жолоочны хүүхдүүд хажууд нь суусаар суудсан байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан энэ жолооны энэ дүрмийг бол одоо боловсролын яамных бүр толгойдоо авч байгаа юм 10 жилийн хичээлд оруулах хэрэгтэй байхгүй. Тэгээ одоо мэдхгүй одоо яаж оруулахыг би мэдэхгүй хэлж ямар ч зүйл оруулах хэрэгтэй. Жолооны багш нарыг хувааж өгөх хэрэгтэй юм уу? Тэ? Ангаар нь бүгдийг зааланд оруулж байгаа хийх хэрэгтэй юм уу? Тэр нэг жил. Бүр нь бодлого хийх хэрэгтэй юм шиг. Окей. Тэгээ хийм бол өнөөдрийн нэг аваар өслийн тоо багас байна. дээ. Жолооны курсүүдтэйгээ хамтарч ажиллаад болов юм биш. Жолооны курсуудтай хамтарч ажиллаж болж юмс. За ингээд Trimix подкастын маань ивент гэсэн одоо бодшим за мөн эрүүл мэндийн тэтгэн глюкоз тий. За тэгээд Монголда талын Монгол бүрхэлдэ бас бүгдэн брэндийнхэн бүгдэн бас баярлалаа та хоёр юмс. Бас манай цаон бодшим бас хамтрахаа орж штт. За тэгээд скутерийнхаа яриаг хэдүүлээ ингээд сүлдээ баазаад хэлье яг өөр өөртөө онцгөр. Яавал одоо бас нэг энэ нэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаа авчихгаа бас нэг юу зам тээврийн осол баг гараасаа гэж тий. Гэхдээ бүр ихэр байж болдог бол тэр жоохон хүмүүс одоо юундаа яах вэ? Тэд нар бол зүгээр дурлж л унж байгаа шүү дээ. Тийм. Энд чи өөрөө нөгөө нэг төвжрээтэй яруу санд руу хүмүүс зориулсан их хотын төвжрээ трафикийг ингээд гарах марах тийм л утгатай байгаа шүү дээ. Тэгээд жоохон унаад байгаа хүмүүс одоо юундаа ч яах вэ гэдэг чинь тоглоод байгаа юм чинь. Тоглох тэр юм дээр нь магадгүй тэр оруулж байгаа компаниуд нь одоо хяналт авах боломж байхгүй л ахalta тий. Эргэс тэрийн дугаараа хийж авч болдог ч юм уу. Ерөн зүгээр яг тэр нь хэцүү байх тэр л одоо худлаа. Гэхдээ аав ээжүүд нь одоо ядаж тэр скутер байкийг нэг унаад үзчихмээр байна. Тий? Ямар хурдталт юм байна. Унахад ямар шүү эвгүй юм байна гэдгийг бүгд нэг унаад үзчихмээр байна. Тэгээд бидэрчмээр байна. Тэгээ хүүхдүүдэд аав ээжүүд нь бас нэг унаад үзчихмээр байна гэж хасан чи хоёр талтай. Нэг унаад үзчихмээр байна, нэг унаад үзчихмээр байна. Тэгээд нөхдүүд хүүхдүүдтэй жоохон бас зөвлөөд нөхөө одоо чи шинэ зэрэг дайруулсан шүү манайх шинэ тий хүмүүс чинь төвчлөлтөд амар явдаг зам мам дугуун өчөөлөл зам мам байхгүй учраас энэ шаардлагагүй юм дээр бити нэг хамаагүй нараа гэдэг зүйл дээр нь зөвлөж хэрэгтэй байгаа тий. За хоёрт гоё үйлчлэгээний хувьд гоё үйлчлэгтэй хэрэгтэй. Яг тэр
Би яг энийг унаа байж хат яг тэр мэдрэгдсэн байхгүй. Би яг хаагаар явахаа мэдэхгүй байдаг. Ингээд хөгжрөө байж байгууд нөгөө голын зураас байдаг штэ. Энүүгээр л явж байгаа. Гэтэ энүүгээр явах бол амар рисктэй. Ирээштэй. Одоо энэ гүүр мүр даах хөтөлтэй. Тэгээ энэ хоёр талаар явчих ихээр машинууд ингээд энэ боржууртайгаа манайхан чинь энэ шахматгаа шахаж явдаг. Тэгээ бас ийм стандарт бус явдаг манайхан чинь. 3 өнгөрөө гараад нэг нь ингээд зогсож идэг байхгүй. Тэгээд ийм өндөр боржуурлуу нөгөө мопед ч бас өргөөлтэй. Гарч марж байгаа. Манайх ч дандаа шинэ борж шүү. Тий. Өргөөд гарч марахаар юм хэцүү. Тэгэхээр яг уу удахгүй шийддэг болтол нь машинууд маань өөрсдөө ядаж нэгэн тал хэрэглээ байгаа юм чи тий. Долондоо хараад боржууртаа нэг скутер мопед явчих зай гаргаад тэдэр тэрүүгээр нэг хэсэг зорчоо. Тэгээд нөгөө огцом юм эргэж байгаа эргэлтүүд дээрээ мэдээж дохоо мохоогоо сайн өгөөд нөгөөд ч өөртөө сайн хараад таны аваар гарахгүй явах л одоо тийм өөр сонголт алга байна. Энийг бид нар ямар шууд зогсоонож хүний эрхийн асуудлыг хөндлөлтөн биш. Унах хэвээр хэрэгтэй хотод байх хэвээр тэр нэг эмх зэгцтэй асуудал бие бинийгаа хөндлөж ойлголцох тэр асуудлууд дээр нь хууль дүрэн батлаад зам мамтай болтолно. Тэгэл одоо ойлголцоол зөгцөөл бүдэрэ хийндэ ингээл яхаас дүр алгадаад ч бодчих. Тэгэл одоо нөгөө явгууны зам дээр ч гэсэн. Тий. Явгууны замаараа явхаа байл чи дугуун замтай хэсгүүд байвал дандаа дугуун замаараа явчих гэдэг шиг. Тийм бүл байхгүй бол одоо тэгэл бас л нөгөө нэг цаг хугацааны асуудал гэдэг шиг дахиад. Хайрын саналыг амар гоё юм чинь. Дээрэс нь хүмүүс нөгөө нэг амар яарч ажил яхад ч амар хурдан байд. Би шингээ явахад ажил өнөөдөр 4-5 ажиллаг бүтээчлээ гэдэг байхгүй. Тэгвэл өнөөдөр шүү дээ зөвхөн скутерт буруу байх. Скутерт унжаа хүмүүс буруу байхгүй. Нөгөө жолооч нарт бас асуудал. Яа тэр зэрэг шүү дээ. Яг 2 дугаар нэгээр явах гэж байгаа. Хаашаа явах гэж байгаа мэдэхгүй байгаа байхгүй. Би бүр гайхаад байдаг байхгүй. Энэ хүмүүс яг хаашаа явах гэж юм бол баруун эргээд ийшээгээ энэ рүү орох ч юм уу зүүр гээд ийшээ орох ч юм. Ингээд урдуур ороод заарга ингээд явж чад гэмт гин рүү орно. Тэгэхээр зэрэг жолооч нар өөрсдөө замын хөдөлгөөний дүрмийг 3+3-аараа яваад зүүр ирэх гэж бол 3-аараа байр. Чигээр явах чад 2-оор яв. Баруун ирэх ч бол 1-ээр яв. Тэгэхгүй зүгээр ингээд машины урдуур сүлжээ яваад байгаа байхгүй манайх. Манайх 3-т явж шууд баруун ирэх. Тийм 3-т явж шууд баруун ирэх байхгүй. Тэгэхээр зэрэг жолооч нар ч гэсэн энийг өөрсдөө биелүүлээд явах юм бол скултэй хүмүүс чинь бас нөгөө нэг жолооч нар чигээрээ яваад эхэлчихвэл нөгөөд ч гэсэн бас аюулгаас нь багасаа байхгүй. Би тэгж л бодож байна. Тэгээд яг энэ дээр ч нэмээд боломж олцсноор такси ярьж байгаа таксины жолооч нар хотод дотор такси ярьж байгаа бол хот хүрээнд юу юмаагаа эхлээд нэг мэддэг хүн суулгаад дагаж яваад яг хотын нэг юм элементарны газруудаа бүгдийг нь мэдчихмээд гэнэрээ таксид явж байгаа болсон. Суугаад тийш хотын дүүргөө гэхээр хаана байдаг үлээ гэж байгаа. Ёстой баг талбай яг энэ тэгэхээр талбай руу яг яаж явах вэ гэж асуусан би зөндөл таарсан. Тэгээ яг түрүүний тэр дайрж ордог шиг 10 дугаар улсын тэнд нөгөө палсын тэнгисийн явж байгаа хэрэмс рүү иргэн шүү гэд би уушгаа иргэн шүү гэдэг хат ингээ явах нь өө шахандо чи энэ рүүгөө оролдоо энэ нэгнэр рүүгөө ороод ингээд ийшээ би урагшаа иргэн гэдэг чинь гэсэн чи наа бүр шоконд ортлоо авсан. Би ч тэр дүрм сайн мэдгүй машин барьдаг гэсэн чи энэ нэгнэр рүү орохын тулд хаа ийшээ орох хэрэгтэй юм уу те гэд цэнаар дулаад ордуусаар гол тайрж ороо. Тэгэл ингээд ирсэн. Тэгэхээр тэр ч гэсэн өөрөө энэ түүжилд амар нөлөөлж байгаа. Скутертэй хүүхдүүдийн юунд бас скутер бол мопед унсан хүмүүс бас гайвж байгаа. Гайвж. Тэгэхээр жолооч нар ерөөсөө нэгдүгээр нэгээр бол 1, 2-оор 2. Тэгэхээр заавал тэрний өмнө гаснараа тэр хүн төрүүлж очно гэж юу ахад адилхан л очиж шүү дээ. Тэр нь одоо жоохон өөрчлөгдсөн. Тийм жоохон өөрчлөгдөе. Хотын жоохон соёл жоохон боловсрыг тийм. Яг нэ. Тэгэх юм бол хараа өнөөдрийн төвжилт ёстой бас буурна. Яг үнэлэхэд. За тэгээд хоёр зочиндоо хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээ ивентгчтэйгээ бас гарын бэлгийг гардуулъя гэж бодож байна. За. Халын Монгол бренди гоймтой шиг хаягтай. Мөн Халын Монгол бренди одоо олон өрөөнд гуулаар ирсэн сайн. Өндөртэй гойм. За баярлалаа. Маргааш манад бол Батны гоймтой ургаараа хийгэр болсон. За. Мөн Халын Монгол бренди гоймтой хаягтай шиг. За гэлээ. Мөн туулсан гойм ингээд өвч шүү. За баярлалаа. Яа одоо хөдөө явахдаа манайх хэвчээ баг гойм авчихдаг шүү дээ. Тийм шүү дээ. За. Би нөгөө ч унгаж юм. Самдаад юм. Самдаг үстэй. Монголын бренди энэхүү гахалтай шар сүний
Одоо манай цомооч баг энэ үүсгэж болсон юм шиг гадаад явах. Би ч юу нэг бодоод явах болонд авч идэв. Сүүлдээ бүр загтагч болцсон. Энэ Москвагийн харин хэрэгж үзье те. Тэг. Тэгээ Москваг нь өстэй хэрэгж үзээгүй. За Москвад баярлалаа. Энэ ингээд шаттай Москва штэж хэр байгаа. Тэгээ хүүхдүүдтэй эко хүнс. За. Энэ штэж гэх юм уу? Тэгээ штэж хэр байгаа. За энэ слайд найтайхан шүү. Зя. За манай дараагийн Зубровский брэнд гэж. Пашя гэдэг брэнд байгаа. Энэ дэлхийд биш нэ. Гол тарт. Айн гол брэнд. Энэ биш нэ. Юу гэхээр зэрэг одоо Зубровский юм. Үхрийн эдсэн үсийг энэ юунд нь бүтээгдэхүүн шингээж өгсөн. Ийм бүтээгдэхүүн байна. Юу юм бэ? Бусдаа гаргаад ирэл дээ. Бордог гараад ирээ. Бохоо гэж үнэдэг юм. Тэгээд чиний дуртай бод шинтэй өглөө гэдэг. За. Яа. За энэ ах бас энэ их сайн л гэдэг нь бас сайн шалгалт хийсэн юм шиг үнтэй. Би өөрөө шалгаагүй. Ер нь бол энийг би нэг дээр ээж амссан. Анхных гоё юм биш. Окей. Тийм манай 10 жилийн ангийн 94 онд гэсэн бүгд юу байсан. Амссан. За. За гэлээ. Яг бод бас. Энэ өрөвтэй байгаа шүү дээ. Оо за. Яа. Бочин брэнд даамт чинь. За гэлээ. За тэгээ хоёр бүтээл. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Цаашдаа нь ажилд нь амьдрал эрүүл их хамгийн сайн сан үзтий юу. Гол нь эрүүл байгаарай цаамаа. Окей. Эрүүл байвал тэгэл бүгдийг хийн штт. Тийм шүү дээ. Тэ? Хамгийн чухал зүйл. Эрүүл. Өнөөдөр. За тэгээд нэг үчиг нэг орог хамтдаа явуулсан тааштай баярлалаа. За Өрсөнд баярлалаа. За баярлалаа. За ингээд өнөөдрийн маань анхны дугаар энэ үрээд өндөрлж байна. Та бүхэн одоо үдсэн сэтгэлээ бас комментээр илгээгээрэй. Дараагийн дугаараар уулзцаая бүгдээрээ. Баяртай. За баяртай.